бүгд дээр нэг баян амьдрах гал. Тийм бүгд дээр нэг гоё эргчлээтэй амьдрах гал. Тэ? Бүгд дээр дуучин болох гал. Тэ. Бүгд дээр царайлаг мийс болох гал. Монголын үндэсний хоолойн телевизэд би 7-8 жил өдөртөх зүйлэн гişүү байсан. Тэгэл нөхдүүд ингээл төсөв багасчлаа. Одоо ингээд хэдэн ажилтан цомгдохыг гээл моолол 100 ч гэдэг юм уу. 700-800 хүнтэй. Тэр би хэлдэгс. Үгүй нэг ч гэсэн монгол хүн ажилтай байг, цалинтай байг, хар гэр авч яваг. Та нар өөр юм сонгох юу? Төсөө юм. Дараагийн машины дуу солихоо багсан. Тэ? Гаргалаад нөхөж яв. Би өөрөөхөө машин чинь 6 жил нэг дугуйтай нөхөж явуулж байгаа. Ягаад та нар болдог? Нэг ч гэсэн монгол хүн ажилтай байг, нэг ч гэсэн монгол айлд цалин орлого орж ийг. Тэ? Тийм ажилгүй болсон, орлогогүй болсон яаж цаашаа амьдрах байтугай шүү дээ, тэ? Тэгэл олддог юм арх уух шүү дээ. Тэ ирэмгүй. Тэ? Тэгэл худлаа арх хүм уулах шүү дээ. Арх уугаад өглөө босоод хамраа ухаад интернет ухаж байгаа хүн амьдрал гой сайхнаар харах уу ажилгүй болсон. Одоо бас миний нэг бит афоризм байдаг. Бид энэ хорвоо дээр энэ төрөл дээр нэг л удаа амьдрна гэдгээ өдөрт ядаж нэг удаа санавал амьдралд маш олон юм өөрчлөгдөнө. Хүмүүс санддаг байхгүй. За Илэн дээр подкастын энэ удаагийн дугаар эхлэх бэлэн болсон байна. Манай өнөөдрийн зочноор зохиолч продюсер Ален Арман ах маань хүрэлцэн иржээ. За урилга авч ирсээ бол маш их баярлалаа. За баярлалаа. Сайхан өдрийн минь төргий. Та хэд бас баярлалаа. Би ч одоо ярилцлага өгөхгүй баг одоо 1000 жил болсон байна. Тэрийг ховор хүнийг ашгүй студид авч авчирлаа гэж. За таны ажил сон сайхан юу байна? Сүүлийн үеийн уран бүтээл. Тайван сайхан тэгээд сүүлийн үе гэж би нэг баг 11 жил шахуу ерөнхийдөө яг өөрийн уран бүтээлийг хийсэнгүү. Тэгээд саяхан ээждээ зориулж одоо Тэнгэрийн оронд байгаа ээждээ зориулж хайрлахаас бүү гэдэг одоо шүлгийн төврээ гаргасан. Тэгээд ээжигээ одоо өвдөд сахижахта амлаж исэн байхгүй. Одоо би танд ингээд зориул ном гаргана. Яа гэвэл манай айгүй гоо тийм дуу шүлгэн туртай. Өөрөө ч бас жоох юм бичих гээл ингээл тэгээд надаар их бахархдаг. Тиймээс гэхдээ би ээжигээ амьд ахуйд нь ном гаргаж баярлуулаагүй дэ харамссан ч гэсэн ямар ч явсныхын дараа ч гэсэн хэдийгээр 6 жилийн дараа ч гэсэн хэлсэн амдаа өрсөндөө их баяртай байгаа. Тий. Тэгээд тэр сошиал дээр та бичсэн мэсэнтэй ингээд энэ ээждээ зориулаад ном бичээд нэгсэн тэгээд нэг зүйдтэй холбоотой. Гоё. Тэгээд номоо нөгөө би ч нөгөө авсан шүү дээ. Тэгээд миний нөгөө хувийн жиж нөгөө чи тэр хувийн миний фэйсбુક тэр танилцахад тэн дээр ч нөгөө зөвхөн 100 хүрхгүй юм байна ч тий. Тэгээд би тэн дээр өөрийнх нь юмнуудаа бичдэг юм чинь. Тэгээд номоо авчаад таад дэлчээ. Тэгээд тэр ороод унтаад тэгсэн үүрээр нэ юугаа зүзүүдэлдэг байхгүй. Би ингээд Улаанбаатарт ингээд годомдын зогсчихсан чинь манай ээж ингээд яг залуугийнхэн дүрээр их гоёж бүсгүй байсан. Залуугийнхэн дүрээр ингээд Америк киноноор гардаг шин яг гоё тийм улаан задгай машин унтсан. Спорт машин. Тэгэл миний хүү хаа орох гэж байгаа гинэ. Дахиж үрж ирэл. Би гайхал итгэж ядал тэрний хаяг хэлж байгаа. Би ямар хаашаа явна гэдгийг би хэлж чадаагүй. Ямар ч гэсэн тэрнийг санахгүй байгаа байхгүй. Тэр үед л хэлсэн. Тэгсэн чинь л за хортол суу гэл. Тэгээ суугаад намайг ямар ч гэсэн миний хүрнэ гэсэн газар юм шиг байна. Газрын үүдэн тавьчих буулгаал. За би явлаа гэл баяртай ч байхгүй. Тэгэл яг нэг кинонд гардаг ч ингээл спорт машин чи дахиад олголж байгаа байхгүй. Тэгэл би ингээд дотроо ингээд гомдох гэсэн байхгүй. Яагаад ээж минь ингээд миний зүүдэн тэр чинь намайг үнссэнгүү яагаад баяртай ч гэсэнгүү гэд. Тэгээ зүгээр бэлэглийн ботсон чинь миний ээж намайг одоо хэлсэн амдаа хүрсэн болохоор одоо бас дээрэс нь намайг одоо чи чамд одоо би санаа зовох цаг одоо дууссан. Чи одоо цаашаа өөрөө явнаа. Би одоо ингээд өөр юм төрөл рүү явнаа. Гэсэн л үг гэж би ойлгосон. Чи одоо ингээд боллоо ээж нь одоо чам санаа зовхгүй ээж цаашаа өөрөө яв. Би чамд одоо өсгөж хүмүүжүүлсэн, төрүүлж өсгсөн. Хүрэх газар ч одоо хүргэлээ. Тэгээ зүуд ч хүртэл ингээд хурж ирээд би ингээд явлаа. Чамайг хүрэх газар чинь хүргэлээ л гэж тийм л утгатай тайлах гэж би бодоод айгүй гоё хэлсэн тий.
Тэр бас уугуй санагцсан тэр. Тэгээд ер нь нэг юм учиртай те. Яг ингээд ягаад сая зүудлв те. Ээжтэй ингээд ном бичиж өгнөөг амлсан байсан. Тэгээд сая амлалт бэлэнгүүтэл ч гэдэм үү те нэг юм цаг үйл явдлын. Ер нь бол энэ ертөнц холбоо гэдэг чинь тэр чигээрээ энерги биднээс болохоор яг хүлээн зөвшөөрдөг зарим юмуд их байдаг л д. Жишээ нь одоо ингээд бурхад тэнгэрийн тухай ярихаар ч юм уу хойв заяа урд хойдын төрөлч гэдэг юм уу иймэрхүү юм хараад шинжлэх ухаанаар нотлогдоогүй зүйл мүйлгээл ингээд юм гар утас барьсан сармагчингууд их орилдог шүү дээ. Гэтэл шинжлэх ухаан чи эзэн үүссэн өөрөө те. Хүн эзэн үүслээ. Одоо өнөөдрийн мэдээнд дээр байсан Монцамай мэдээлсэн байлаа да. Одоо хойд цэнхрийн агуугаа шүү дээ те. Хов те. Хойд цэнхрийн агуугаас бүр ингээд зосон зургуудтай бүр дээр үеийн тэр одоо чулуун зэсэх үеийн шахуу те. Одоо юу алдар тийм булш тэр нөгөө үүдэн баруун үеэлүү зүүн гатвчнарын тэнд ингээд нөгөө олон жилийн шороо тоос те шууны сангасан дарагдаад ингээд байсныг хамаа нь олоод Америкт хамтс экспедиц нээсэн байгаа хөөхгүй. Тэгэхээр хэдэн зуун мянган жилийн өмнөх те хэдэн хичнээн 10 20 мянган жилийн өмнөх юм. Хүн биднээсийн энэ төрөл Homo sapiens төрөл гэдэг чинь үүсэт хэдэн сая жил болсон бэлээ. Тэ Денисийн хүн гэл нэг агуу хүмүүс гэл ярьж л Неандерталууд гэл ингээл ийм хүү юмуд ярьж л байдаг. Тэгээд хүний үүссэн он жилтэй харьцуулахад бол шинжлэх ухаан гэдэг чинь 1000 нас ч хүрээгүй байгаа шин. 500 ч хүрээгүй байгаа шин. Яс юм дээр бол одоо дундад зууны үед чинь Европт чинь бие биенийхээ шулмгийг шатаадаг байл шүү дээ тий. Нөгөө ямар сэнда яхав нөгөө Галилей эднес чинь биш би буруу бодсон гэл ингээд амьдулдаг гэл тийм ээ тэр их одоо дэлхий бол ингээд байж идэг дэлхийг бүгдээрээ тойрдог гэл ингээд тиймэрхүү нөгөө ертөнцийн яг тийм түгээмэл ойлголтын дээр л үлдсэн тийм үлгэр домгшиг тийм гашуун түүхийг л биднээс түүхэн дээр л үндэслэл одоо юу тийм өөрсдийнхөө мэдлэг оюуныг өчигний хүлээн зөвшөөрч чадахгүй бол бүр л ингээд муулаад идэг л та. Тэгэхээр юу ярих гэж байна гэхээр одоо жишээ нь шинжлэх ухаан гэж ярих юм бол нотлогдсон зүйл нь л одоо бидний биеийн дотор ч юм уу дэлхий дээр байгаа атом одоо эндээс хэдэн 100 мянган гэрлийн жилийн цаана байгаа атом хоёр анхны одоо төлөв нь нэг биед шингэсэн байсан ч юм уу одоо юу гэдэг 100 сая жилийн өмнө ч юм уу те одоо 5 4 жилийн өмнө дэлхий үүсэх үеийн ч юм уу тэр процедурын үед ч юм уу байсан бол хоорондоо биемдээ таталцаж түлхэлж мэдээлэл дамжуулдаг дээр нотлогдсон л байгаа байхгүй. Энэ шинжлэх ухаан нотолчлоо. Тэ? Тэгэхээр эн чинь нөгөө биднээс яриад байдаг юм байгаад байгаас энерги байгаад байгаа учраас биднээс энэ зүүдэн дэрж байгаа биднээс амьдрал санагдаж байгаа энэ бүх зүйл бол бодит зүйл байхгүй. Биднээс бол кино үзчихэд их гоё кино гэдэг кинонд итгэж явдаг үстэй. Тэ? Тэгш шинжлэх ухаан яриад байгаа байхгүй биднээс. Тэ? Кинонд итгэжэл яг л юм байдгийн дараа нь өөрийнх нь амьдрал дээр янз янзын тийм асуудал гарах юм бол нөгөө киногоо бодоол нөгөө унсан номоо бодоол тэ? Тэр чинь зохиол шүү дээ. Тэр чинь хүн битсэн байна. Тэ? Өөрөө л хуурж ин л гэсэн үг шүү дээ. Тэ? Кино яаж хийдэг вүлээ? Кино зургийг яаж авдаг вүлээ? Тэ? Тэгэхээр яг хөө биднес мэдлэггүйгээл ер нь тэгэл хүлээн зөвшөөрж ин гэсэн үг. Харин тий. Одоо таны хамгийн анхны зохиолч продюсер гэж явж байгаа шүү дээ. Гэдэг статусаар одоо яаж байгаа. Тэгэхээр хамгийн ихний зохиол та юу ямар төлөв зохиол бичижсэн бэ? Тэр яг Монгол гэл ярьдаг шүү дээ. Тэгээд яг тийм байд юм уу? Хамгийн ихний зохиол манай эмээ Ичүүн орлоо гэдэг хүн байсан. Тэгээд манай аав чинь казак, ээж монголон баггүй. Тэгээд би Монголын мэдэр өссөн. Тий. Тэгээд манай эмээ 9 хүүхэдтэй. Нэг гар нь ингээд баг ажилтг төрөхт нь нөгөө нэг мултгсан юм шүү. Тэгээд лам харт чинь 20 дон юм чинь. Тэгээд лам мамд үзүүлсэн чинь нөгөө тохойд одоо буцаагаад оруулах юм бол амнаас нь зөвхтэй гэд манай эмээгийн дээдлэлт нь 2 3 ах нь өнгөрцөн байсан юм билээ л. Тэгээд тэрнээс болоод яа хараг байхгүй. Одоо тэгсэн тохиол чи би тэгж итгэж штэ. Өнөөдөр хүүхдэд маань ямар нэг юм бол одоо эмнэлэг нөгөө шинжлэх ухаанд ялж чадахгүй үед бид хэд бол одоо нөгөө шашин номруугаал явна шүү дээ. Тэгээд одоо нэг ийм дээл өмсөх гэвэл биднээс өмсөх нь одоо хүмүүс заримдаа нэрээ бас хэн сольж байна гэдэг чинь тэр хүн чинь хайрлаж байгаа тийм онгог хайртай зүрх сэтгэлийнхэн тэр залгаж явж байгаа амьдралыг л хамгаалж үлдгэсэн л орлого болохоос биш мэдрэл муутаатай биш байхгүй. Би энэ хүмүүсийг ингээл бие бинийд орлож байгаа юмудаа сонсчоод үгүй дээ та нар хүнийг тултал нь хайрлаж үзээгүй болохоор амиа өгч чадах тэр хэмжээнд бусдад зүрх сэтгэлээ зориулж үзээгүй учраас л тэр хүнийг дормтолж чинь гэж боддог. Үдсэн хүн бол тэгж хүний тэр юм гайхаал тэнэг мангарын шоолох юм шиг. Бүр хүүхдийн төлөө өгсөн чадна шүү дээ. Тий?
Үнэн биз дээ. Тэгээ тийм юмыг ойлгохгүй л тийм хийм шүтлээ инглээ тэгэл үгээ тэр хүний чинь хийж чадчих байгаа зүйл нь тэр шин. Харин Бид энэ хорвоо дээр бид хийж чадах айгүй баг байхгүй. Тэгээд манай эмээ чинь 9 хүүхэдтэй эсвэл ингээд ганцаархнаа шахуус гэсэн нөгөө үг нь ихэр дөнгөрсөн манай өвөө. Тийм тэгээд нөгөө азар нөгөө тэр үед чинь нөгөө социализм үед чинь олон хүүхэдтэй ядуу айлт чинь нөгөө орон сууц өгчдөг байсан. Манай эмээ холбооны залгагч байсан. Тэгээд манай эмээ ингээд намайг чинь харах гэж тэтгэвртэй гарсан байхгүй. Тэгээ би чи эмээ дээр 3 сартай эмээдээ үлдээл. Дээр үед социализмд амар байсан ба шүү. Ээж аваа шууд хөдөө явуулчин эмчнэр. Тэгэл одоо хөдөө аваад жоо хүүхэд авч явж харгал ээжтэй орхиол ингээл. Тэгэл би чинь одоо 24 нас хүртэл эмээтэйг амьдэрсэн. Тэр гайхамшигтай ганц гар нь ажилтдаг эмэгтэйгийн одоо сургаал ажил хий сургасан хатуу хтуг давж сургасан бүх юм манай эмээг би эмээг харж утдаг байсан. Би ямар нэгэн зовлон тохиолдоход эмээхэн төвчээрдэлжсэн тэр эмээг л боддог. 9 хүүхэдтэй ганцаархан үлдчихэд юу бодож амьдэрдэг байсан л да миний эмээ гэж би дандаа тэгж боддог. Танд юу сургадаг байв? Нэг хол юм ярихгүй, намайг загинж үзээгүй. Намайг байн хайрлан инхрийлнэ. Өөр нүдэрээ л ингэ. Тийм. Ганц соёл үг гэдэг. Би аяга дутуугаас юм бол дахиад угааг юм. Шал дутуугаас юм бол бүх өрөөний шалыг 49 хүүхэдтэй болохоор 3 өрөө байруулсаас өгсөн байсан. Бүх 3 өрөөгөө бүгдийг ингэ дахиж ихнээс нь угаалгаа. Тийм болохоор би нэг ажлыг тултал нэгээ сурцсан байхгүй. Баг ухаасаа дутуу орхиж чаддгүй. Аяга угаасан ч би гадна доторгүй зөв хуугаана. Тийм. Одоо зохиол бичсэн ч тултал нь бүх юмыг дуусгаж хийн. Одоо зүгээр барилгын ажил дээр ажилласан ч гэсэн. Ажиллана тийм. Нэг тэгээд залуухтаа тэгэл гурвалжин төр чинь цемент зүүжил Монголд байлаа шүү. Хүмүүжил тэгж өгсөн байна тий. Тэгээд нөгөө зохиол руу ордог маань. Тэгээд нэг эмээтэй холбоотой байхгүй. Нэг 4 ангидсэн чинь нөгөө цагаан сараар эмээ ингээд эмээгийн төрсөд гэж ойлгодог цагаан сарыг. Тийм бүх ахтаа хамаатан залнцсан цуглаал ингээл тэгэл имээд бүгдээр мөнгө өгөөл тий. Тэгэл имээ хариуд нь бүгдэнд нь бэлэг өгөөл имээд бас нөгөө хэд чинь дээлийн мөнгө тий. Амттай шимттэй гадна дотоос авчирсан юм ингээл ахтаа хамаатан савнууд чинь ингээд хахаар имээгийг баярлуулмаар санагдаад. Тэгээд тэр 4 ангид дахта цагаан сараар имээдээ миний имээ гэсэн шүлэгдсэн байхгүй. Шууд цаасан дээр бичсэн. Тийм тэгэл тэр үед нөгөө уран бүтээлийн авьяас манай одоо авьяас гэх юм уу? Тийм бурхнаас өгсөн бэлэг байсныг л одоо тэгэл нэгтгэхгүй. Тэгэл имээ маань уйлал. Шарахгүй шүү дээ. Гив гинт нөгөө мө 4 ингээ бодлоо. Би чи ядж хахад нөгөө 6 нас тахта сургууль орцсон. Тийм тэр үуч 8-тай ордог хаад намайг гэртээ өмлөөд исэн чинь сургууль өгсөн. Цэцэрлэг төгсөн чинь бослог гаргаад цэцэрлэг дээр тийм имээг өгдөг шүү дээ. Тийм цэцэрлэг дээр бослог гаргаад хөөгдөө цэцэрлэгээсээ. Тэгэхээр манай төрсөн их чинь ангийнх нь багш манай их 3 дугаар ангид төгссөн. Бэсэн цэрэн бүжиглэд багш байсан байхгүй. 30 дугаар сургуулийн дээр цэрэн бүжиг багштай дагуулж утсан ба. Энэ одоо ингээд ерөөс гэртээ ингээд юу хаад аюу гаднаад аюу сэргэлэн тэгээд цэцэрлэг төгөхөр ингээд явахгүй гэл ингээд тэгээд цэцэрлэгийн багш нарч авахгүй амьсгалахгүй хөтөн. Та нэг ингээд суулгаад үзээч гэд манай эмээ гойсон ба. За их үзье. Уг нь сэргэлэг хөгжим сурах гэдэг юм. За чадахгүй л яг тэгээд буцаад авчихна үст те. Ингээд бэлтгэл ингээд орсон. Дээр үуч бэлтгэл ингээд нэг юм байсан. Тэгсэн чинь оролсон чинь тэгээд нөгөө станд нөгөө 8 настай хүүхдүүдтэй чинь захин зэрэгцээ тохиод байна гинэ. Айгу дуртай. Чи нөгөө юм сурах галахгүй дээ чаавас өөр тэгэл годгоноод исэн ба юм шиг баг. Тэгээд нөгөө тэгсэн хүүхд чинь тэгээд имээдээ шүлэг өчөө манай имээ чинь нөгөө лаад. Тэгээд би чинь бом баяр. Тэгээд тэр чинь анхны цалин авчиж байгаа шүү. Манай нөгөө ах トゥ нар чинь нөгөө чадлаараа 1 төгрөг те 3 төгрөг гэдэг үг шүү дээ. Арай баян 5 төгрөг. Тэгээд тэр нэг 10 төгрөгтэй болоо амар баян. Тэгээд тэр чинь нөгөө юм хийвэл зохиол ичүүд мөнгө олно гэж одоо тэр үед анх ойлгосон доо. Тийм. Тэгээд тэрнээс хойш юу ингээд бичиж. Тийм. Тэгэл тэгсэн чи яах вэ? Тэгэл 8 дор ингээд орж ирсэн чинь тэр одоо юм бичээлээсэн. Янз бүр юмнуудаа бичээл хадгалаа те өөртөө. Тэгэл гисэн чи би тэр үед чинь та нөгөө уран зөгнөл хэдээр бичдэг гэсэн уран сэтгэмж уран зөгнөлөөр. Тийм. Тэгээд тэр үед чинь жээ галгай тэгээд төдөвгай гэдэг юм ганц хоёрхан ойдов гэдэг тийм 2 3 зохиолч байдаг гэсэн Монголд. Тэгээд тэр хэд маань их хвчлэл бол юм тэгээд юм робот фитнес тухай бичнэ. Би болохоор хайр гараг дээрх байлдан бичнэ. Тийм тэгэхээр цаг нь болоог байсан байхгүй. Тий. Манай анги хөгтөж уншаад ойлгохгүй. Хайр гараг дээр тийм танкн дотор ороод амилцсан тархи яваад байдаг байхгүй. Одоогоор киборг юм шиг байна тий. Тэгээд өөрөөс тэрнийг ойлгохгүй. Тэгээд тэгсэн чинь намайг 8 дараа олон улсын уралдаан зарлагдсан байхгүй.
Greenpeace гэдэг нэг олон улсын байгаль хамгаалах байгууллага байдаг шүү дээ. Тэр байгууллагын Орос дахь салбар нь байгаль хамгааллын сэдвтэ уран зөгнөлт өгүүлгийг оруулалтанд зарлаад. Тэгээ тэрний би Монголоор шалгарсан байхгүй. Би Сарамгчингууд эхийн сэтгэл гэдэг хоёр өгүүлэг өгж явуулсан. Тэгээ тэр үед азар уян сүх гэдэг одоо энэ яруу найрагч болор цомын тэргүүн байр эзэлж байсан. Жинхэнэ Сүхбаатар гэдэг юм. Уян сүх гэдэг мундаг Оросоор бол тухайн үед л одоо Орос хэлч Монгол ганц хэл юм чи гадаад хэл байсан юм чи. Тэгээ уян сүх хахнаад аюуг орчуулж байсан байхгүй миний өгүүлбэрийг өөрөө уран сэтгэмжээр бичдэг ш. Тэгээд тэр хүн тийж гоё дутал нь орчуулж өгсөн учраас нөгөө тэнд шууд шалгарчихгүй. Тэгээд анх бүтэн сонин одоо миний өгүүлэг уран зөгнөлт өгүүлбэрүүд гараад. Тийм тэгэл ер нь одоо мэдэх гэдэг тэгэл. Одоо л тест замраг их юм аюу болон зохиол бүтээл төрүүлсэн байна. Таны багцаа том уу байдгүй тоолт юм уу ер нь? Уу яг өөрийн уран бүтээл гэх юм бол нэг 7 ном 8 ном гаргаж байна. Нөө хүмүүс бичиж өгсөн бол зөндөө шүү дээ. Би ч нөгөө нэг ghost writer-аар ажилладаг. Чи одоо 2000 оноос хойш. Энэ маань өөрөө тодорхой бизнесийн зарчимтай. Тий. Одоо бас тодорхой хэмжээний айгу хатуу чанга гэрээ байгуулдаг. Би хиний номыг ингэж бичсэн тэгж мэсэн юуж байхгүй. Тий. Тэгээд ер нь бол тэр маань бол ер нь нэлийн амжилттай явдаг шүү. Манайд бол би тэгтээ дөрвөөс өөрөө нэг хүмүүсийн тодорхой хэмжээний бизнес улс төрийн хүмүүсийн одоо миний бичих чадварыг үнэлдэг гэх юм уу? Тийм болчихсон. Өөрөөр л одоо итгэл таах чадвараас байна те. Тийм үдийн олон жилийн хугацаанд би хинийхэн ч юуг очиж нэр үндийг нь унгасангүй, тэнийг юм шиг согтуу солиорсонгүй те. Одоо өөрийнхөө мандгийг гайх гэж оролцсонгүй. Тийм би 5 цаас авсан үний юм чинь амьдрал дээр гэсэн хэрэгэлсэн. Тэгээ үний хийх ёстой нь хийсэн үү хийсэн. Тэгээ энэ сүүлийн үед бол энээсээ жоохон татгалзъя гэж бодоод өөрийнхөө уран бүтээл рүү их орох гэж байгаа. Яг тэгэхээр би нэг юм нуус нэрээр хүний зохиол бүтээлийг бичиж өгөхөд доотлол нь хамгийн нэмгэх нь одоо чиний урд байгаа тэр ном биш үү? Иймэрхүү нэг дурсамж ч юм уу юм байлгах чинь 6 сар байдаг. Хамгийн доотлол. Аюух хугацаар. Тийм. Дээдлэн би нэг хүний намтрыг би 2 жил бичиж гисэн. Амьдралын 2 жил ингэ явчихж байгаа байхгүй. Яг мөнгө нь бол боломжтой мөнгө авдаг л да. Тэгэхдээ бас ингээ ирээд бодоход хай юм байгаа шүү дээ тий. Чи тэр хүний амьдралаар ингээ 2 жил амьдарч чинь гэсэн үг байхгүй. Тэг чи бодоод би хичнээн ном кино хүний өмнөөс бичиж өгөө. Тэр болгоныг би хүний өмнөөс ингээд тэр хүний амьдралаар ингэж өөрийнхөө одоо бараг худалч тасал 10-аад жилийг гэсэн үг шүү дээ. Тэр зүгээр сууж байгаад ингээд програм оруулаад AI-гаар бичдэг ч юм уу. Эсвэл ингээд тэгдэг юм биш шүү дээ. Бодон шаналн дээр хүний дагаж явна өдөр шөнөгүй амьдралын цуг архиун ойлхтон цуг ойлно, инээхтэн инээн, уурлахыг харна, зодолж явах энэ зарим нь харна. Тэ дагаал юм би хамгаалагч юм уу шин зарим нь тэгэн штэ зарим хүний захирал шин би хамгаалагчтай болчих гин харшил зүгээ яваа тэгэл нүдний шилтээ цагаан шилтээ явж шин туслагтай болчих гин юу нөхөр ингээд өдөр шөнөгүй дагаад яваад ингээд нүртэл дагаж ороо тэгэл ингээд тэр хүний чинь нөгөө 100% судалж тэр хүний зүрх сэтгэлээ дотроос нь гарах гээд байгаа зүйл нь юу вэ гэдгийг мэдэрч тэр хүний туулсан амьдралыг өөрөө яг туулсан юм шиг хүлээж авч тэрний чинь гэж ном болгож гаргаж ирдэг байхгүй. Тийм. Тэгэхгүй ингээд хүмүүсийн ойлгох чинь диктофон дээр бичиж авчаал. Амхын бодоод идэх тийм. Диктофон дээр биччихвэл нэг машин дол ингээд тийм байхгүй ш. Яг тийм хийд хүмүүс зөндөө. Тэгээд явдггүй л байхгүй. Тэгээд яг л миний захиалга ингээд одоо ингээд чинь 2-3 захиалга хүлээгдэж байгаа. Би байж байгаа уучлаарай гэдэг одоо дөнгөж саяхан 6 сард нэг захиалга дуусгачаад одоо дараагийн захиалгыг авцсан байгаа. Тэгээд 2 ч захиалга орж ирэх гээд би уучлаарай гэл. Тэр зэрэг халтуурт буруу байхгүй. Тийм шүү дээ. Намайг зарим нэг зохиолч гэдэг нөхдүүд ч юм уу бизнес зохиолч ч юм уу халтуурч гэдэг зөндөө л тэгжсэн. Тэмдэл өөрөө халтуур шүү дээ. Бизнес бүх юм халтуурддаг шүү дээ. Тэ? Яг үндэ хууль гаргадаг хуулиар нийлүүлдэг хүн баг байхгүй. Тэ? Гэр бүл зохиодог гэр бүлдээ үнэн ч хүн бас зөвхөн. Яг хатуун дүгнэн шүү дээ. Хоол хийдэг хоолыг яг эрүүл материалаар хийж байгаа ресторан хаана вэ? Зөвхөн шүү дээ. Тийм үү? Байшин барьж байна. Бас нэг дунд янз юм ороод зам барьж байна. Замнаас нь ингээ хосмын аваа хийчих чинь тий. Ингээд бүгдийг халтуурдаад байгаа үстэй тий. Тийм учраас ер нь би тэрэнд ичдэггүй. Яг л би тэр хүний халааснаас нэг цохор цос гуйж аваагүй юм. Булааж аваагүй байхад миний тухай олон юм өгүүлж явна гэдэг. Би тэр хүний зүрх сэтгэл дотор өөрийн орон зайг эзэлсэн байх гэсэн үг байхгүй.
Надаас айж ин гэсэн үг шүү Тий. дээ. Би тэрний тухайд бодоогүй явж байгаа байхгүй. Тий. Тэрний гав яат болно уу, ард юм болно уу? Тэ? Миний хажуугаар 600 700 унаад явж гинүү надад бэдэл байхгүй шүү дээ. Яг л би 24 5 настай байхдаа гэлруутай жип онж утсан юм чинь. Тий? Одоо надад 2 хөлөөр явах нь миний ирээдүй эрүүл мэнд айг ашигтай. Би илүү цэх байна, би илүү эрүүл юм тийм үстэй. Тий? Тийм болохоор яг тиймэрхүү ярианууд ярьж л байдаг юм. Тэгээд тэр бол одоо залуу байхад бол жоох имзүүлдэг байсан. Одоо ингээд гэгэрх тусам ингээд айгуу гоё. Тэр хүн ч надаас айдаг юм биш. Миний авьяасаас имийдэг юм байна. Тийм болохоор наа нуул яваад. Ер нь бол чамаас айсан ч чамаа муулаа шүү дээ. Тийм үстэй. Тий. Айгааг бол чи педли явах тэр бат мөнх байна уу, рамайнд байна уу, хажуугаар зурж гин үү тий. Тэр ямар ч хамаахгүй шүү дээ. Тийм шүү. Би нэг жоохон батны кино үзчихсэн юм аа. Таны хийсэн кино Бага ТV-гээд. Тийм тэр чинь өстой гоё юм шүү. Би бүр гэтээ нэлээд хэднээс чи 14 онд байхгүй. Тийм баг. Тэгээд үндэсний телевизээр гарсан. Тэгээд үндэсний телевизээр нүүдэ гаргасан. Одоо харин 2 3 телевиз гаргыг гуугаад байгаа. Тэгээд би өгчдөг юм уу гэж бодсныхаа боловсролын аамтай би уг нь яриад байгаа. Сургуулиудад өгчмөр байгаа байхгүй би. Яа тэгээд ер нь би ингэдэг юм миний амьдралын зарчим бол тэгтээ дөрөв над би өөрөө хэрэглэх багтаа юм байхгүй. Сэтгэл ханамж аяг өндөртэй. Надад орохорн байвал тэр хаанч байсан хамаагүй. Өөрөнгөс орохорн байвал болоо. Тийм ээ? Надад өмсөх хоцман цэвэрхэн байвал. Заавал би ингэдэг нэг хүнтэй арцалдах өрсөлдөх тэрүүгээрээ өөртөө ямар нэгэн тийм юм нааж эсвэл өөртөө ямар нэг юм ингээд арьсан дээгүүрээ нөмөрч ингэж сэтэрлжээж өөрийгөө хүн гэж мэдэрдэг хүн биш байхгүй. Би байгаагаа л өөрөө ойлгодог, би өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, өөртөө хайртай хүн байхгүй. Тийм учраас одоо юу гэдгийг заавал нэг тэгж илүү дутуу юу байх те одоо уг нь бол ингээд аль нэг телевиз гээд ингээд нэг 5 цаас гэжсэн уг нь боловсролын ам энийг аваад дундах халахангуудад яг тухайн түүхэн энэ чинь айгүй том Монголын түүхийн хар бараан үе харин тэгэхээр одоо нөгөө би багтаа үзчихсэн гэдэг чинь тэрнээс хойш нэг тавтаж гаргаагүй байх. Ерөөсөө гаргаагүй. Тэр хүмүүс бас юу юм болж бодож байгаа. Тэгэхээр тэрийг хоёлаа ингүүл нөгөө энэ ийм очтой юм аа, ийм мэдээлэл агуулсан, ийм юм өгнө гэдгийг тайлбарлаж. Энэ бол одоо 1368 оноос тогоон төмөр одоо тухайн үеийн одоо ховлын үндэслэн байгуулсан их Юан гүрний сүүлчийн хаан тогоон төмөр одоо Бээжингээс нөгөө бослого зохиогдоод Монгол руу хөөгдөж ирж байгаас эхлээд Лэгдэн хутагт хүртэл ингээд Монголын 22 хааны түүхийг 20 ангид багтааж ганцхан анги киноны мөнгөөр бүтээсэн шүү дээ. Өнгөрч юм биш. Тэг яг хинч намаа муулаагүй, хинч намаа магтаагүй. Яг гэж муулах гэхээр сайн хийсэн байхгүй. Хэрвээ муу юм хийсэн бол энэ дэлхийгээс зайлгэн нэстэй. Энэ томш Монголын түүхийг бузарлаа. Зайл ийш ингэн нэгэндээ. Сайн хийсэнгээ махчих гэхээр өөртөө ингээд болохгүй байдаг тий. Тэгэл чимээгүй байдаг хөхгүй. Ер нь хүний чимээгүй байх гэдэг чинь чамд хайснаар байдаг шүү бас. Тий. Айхад байдаг хөхгүй. Тэр чинь заавал ингээд хүмүүс ингэдэг ингээд ямар нэг юм хийчихэд хүнээс магтаал урамшуул сонсох залуу насанд гоё л т. Хамгийн агуу алга ташлтал чимээгүй байхгүй. Бүгдээ мэдэнтэй. Яг жинхэнэ сонгодог урлаг юм уу, жинхэнэ гоё шүлэг сонсчод ч юм уу. Театр одоо аль нэг газар хүмүүс нам болдог тий. За жүжигчин ч юм уу ингээл театр яруу найрагч ч юм уу тэр опера ч юм уу яг ингээл гоё хамгийн гоё өнгө аваад дуустаа нэг минут 2 минут ч юм нам хүн байдаг тий. За энэ багхгүй алмайрна гэдэг чинь багхгүй тий. Тийм болохоор дуугаагаа дээр бол бас нэг тийм яаж ирэхгүй. Тэг өгнөгээд энэ хаадуудын түүх маань өөрөө биднээс эргэлж харах эргэлзэж тэнэгэлцсэн тийм асар олон түүхүүдийг энэ дэр зөөр харуулахыг хичээгээд энэ кинон дэр чинь Чингис хаан тоглосон мөнх тэнгэр хүчин тоглосон хүчин дор тоглодог инх тайван ах өөрөө Чингис хааны дүр тоглосон өөрөө хувцас барьж ирээд тийм Чингис хааны хувцсыг өөрөө сайхан цагаан торгон дээлээ барьж ирээд эсэн тайшин зүүдэнд орж байгаа хөр эсэн тайш чинь Монголын алт ургийнхны хядаа хийсэн шүү дээ тийм сайхан найр надам хийгээд урьд залд тий ойр дийсэн тайш шүү дээ тий тэгээ тоон тайш хүүхд эсэн тайш гэдэг аав нэга тоон тайш гэд нэртэй гэхээр нөө дээр үед нөгөө зарц байсан тэгээд дандаа жоохон багтан тогоо өмрөж дээрлэгдэг байсан юм л тийм болохоор тогоо гэж нэрлэдэг байсан юм билээ тэгээ тэрний хүүхэд явсараа зовсны эс чарган гэдэг чинь шүү дээ хүний ямар юу байх хамаагүй тэр хүний дотроогаа зориг тэр хүний ур чадвар тийм ээ төвчээр
Тэгэл тэр хүн тэгж тогоон дотор айлын хөмөрсөн тогоон дотор дорн суулаад явж байсан хүний хүүхэд тэгэл Монголыг захирж л байсан биш чинь. Гээл тэгээ явхад чинь мантгай цэцэн хатан гэх чинь киноноор гардаг шиг нөгөө мөнгөний мантгай цэцэн киноноор гардаг шиг харуулж хойг өгөхгүй. Бүр өтөл болоод Батмөх Даян хаан эднээс чинь бүр том найр хийж төрийн өндөр одоо үдх бүр найр хийсэн маш. Мантгай өөрөө ч гэсэн одоо 80 мая гараад нарсан билүү тийм ээ. Тэгээд ер нь одоо төрийн ажлаас би холтыг одоо бич дийлэх боллоо гэд. Тэгээд их том одоо том ноёдууд ихс ургийнхтайгаа цуглуулж найр хийж үдсэн багс. Одоо гэхээр манайхаар бол тэтгэвд гаргасан байгаа байхгүй. Тий. Тэгэхээр совдаа ихч маань өөрөө тогсон бас. Тий. Тэгээ бүр баярлаад намайг тэрээд үнсчихсэн. Их чинь мантгай цэтэндээ дахиж ингэж дүрээ үлдээн гэж бодсонгүй гэд. Тэгээ би бас тэгээ боддгийн бас хөөрхөн л юм. Тэгээ иймэрхүү нүүд яг бодит гэмээр түүхнүүд бас бид бас мэдмээр юм зөндөө. Хамгийн гол мэдмээр юм бол одоо Монголд байгаа энэ түүх тэр үед ч байсныг л манай хүүхд залуучууд хараасай гэж л хийсэн байхгүй. Одоо энэ манай дээр байгаа энэ нутгад улс төрчид яаж юм? Өсөл хоорондоо алцаад байгаа юм шүү дээ. Гаднаас хин нэгэн цэрэг орж ирээд алцаад байгаа юм байхгүй гоц. Тэ? Хоорондоо л. Ерөөсөө л энэ тэр түүх чинь тэр баг хаадын үед байсан байна. Одоо ч баг хаадын үеийн үргэлжтэй л гэж байна. Тийм би энэ кисэд бол манай нам ингэж засаг аваа. Бид ингэ ингээл хоорондоо л ингээл үзээд идэг. Тийм энийг л тэгэхээр хүүхдүүдэд л ойлгуулад өгөөд уг нь бидний сайхан ирээдүйг хүүхдүүдийг хүлээж авах хэрэгтэй байхгүй. Тэд нар бас яг бод мэдээлэл авах хэрэгтэй юм л да. Тий бодож тунгаах юм байхгүй л одоо ингэ энэ хамраа ухсан, эрүүл согтуу, солиотой гажуутай сэтгцийн өөрчлөлтөж ийм юмнуудаар дүрсэн ийм сошиал гэдэг юм да. Дүрдээ итгэцэн те. Роналдогч муулж ах шиг. Тэ. Гайхалтай хүмүүс байгаа байхгүй. Тийм ийм юм дээр гайхалтай биш. Энэ бол гомдмор хүүхдүүд яаж цааш явах вэ? Тэгчээл ингээд одоо наана жүжиглж байгаа нь өрмөн үлдэн зүлтэн гэж шоудцгаах гал. Өрн үрчин үлдэх гээд байгаа юм бол чи өөрийнхөө үйлдэлээ хянал л да. Өөрийнхөө үгийг хянал л да. Заавал чи өөрийнхөө хүүхд за хүний хүүхдийг гэж худлаа шоудж байгаа өөрийнхөө хүүхдээ гоё хүн үзүүлэл л да. Тэ? Ямар олон сонголттой юу? Алийг авах уу? Хамгийн зөөлхийг авъя л та. Weisberg хамгийн зөөлөн шин мэдрэмж. Одоо энэ сошиал дээр нэг амар хандлага штэ. Ингээл ингээ харааж өрөөдөг тэгэл юм болгонд амар ууртай. Тэгээ тэр яг энэ цаг үед би болцоод байгаа үзэгдлүү эсвэл одоо та яг бидний насн дээр байх арай залуу үед бас нийгэм тиймэрхүү үзэгдлүүд хандлагатай байсан. Энэ чинь тэгэл яхаа би энийгээ хараа зогтол гэдэг чи яах вэ? Одоо энэ нэгд бол хууль чангарсных, хоёрдугаарт бас хууль суларсных. Яа тэгэхээр одоо нодон жил илүү нөгөө хүнийг гутаанд урамжлах юм бол эрүүгийн хуулиар хүнийг муулсан гэдэг хідүүлээ нэг би яг мэрэгжлийн хөгжлөхөөр сайн санахгүй байна. Тэр нэг эрүүг хуулиас аваа хийсэн байхгүй. Тэгэхээр одоо дуртайгаа доромжлохоор шүү дээ. Үсрээл иргэний шүүхрөө очих юм. Тэр нодон жил аваа хийсэн хүний ирэх гээд. Уг нь тэр хүний ирэх, миний ирэх чиний хамрын өдөр ингээд таслагдана гэж сонгодог философи зарчим байж байгаа тий. Гэтэл тэрнийг Монгол тусдаа хийсэн. Одоо тэгэл энэ дуртайгаа хараа зогсож байгаа чинь тэр байхгүй. Яг үсрээл нэг хөнгө омдол гаргана. Тэгээд иргэний шүүхтэр чинь нэр төрийн хөндсөн байна чи уучлага уу гэв. Нөгөөтг нь уучлаарай гэл болно шүү дээ. Тий? Хууль зөрчнүүд зөрчсөн. Гэхдээ асуудал шийдэж байгаа. Иргэний зүгээр уучлаарай гэх болж байгаа. Иргэний л асуудал тэгээд чи уучлахгүй. Ингээд даалгана нөгөөхөд уучлаарай гэл болно шүү дээ. Тий? Тэгээд шүүгч тэрний гараа байр. Тий? Ингэж хэлэхгүй шүү дээ. Чин сэтгэлээсээ харамс гэхгүй шүү дээ. Тэгээд хоёрдугаарт юу манай дээр зөвхөн манай дээр байгаа юм биш шүү дээ. Тэр цагаачд тэр 50-60 мянган далайн нуур гатлаад Испанд очиж байрал дууслаа гэдэг бүр Испаных нь өөрсдөө тэглэн шүү дээ. Тэгээд 60-70 мянган хүн чинь барыг хайр манай хайрамаас хоёр дахь хийх үгүй дээ.
Манай чинь 30 гаруй мянган үнэтэй гэдэг. Нэг аймгийн төв бүхлээ очиж гэсэн. Нэг аймгийн. Тэгсэн цуургалт нь болохоор бас сошиал байхгүй. Испанд очиход одоо нэг юу гэлээ. Би хальтгтээ тэр зүг их сурж үгүй юм би сайн мэдэхгүй ш. Ерөнхийдөө тийм юм байлаа нөгөө очингод виз миз өгнө. Европын албаны виз миз тэгэл шууд тий 3-4 мянган евроны цалинтай ажил ингээд шууд одоо тэдний дотор очихл юм бол гэсэн тийм л цуургалт харсан юм билээ л тий. Тэрэнд нийтгээд бөөнөрөө явчихсан. Тий тэгэл хөргөөс тэгээ тэнцэн хичнээн амт өгөөж өгөв тий. Тийм дандаа ихэнхэн залуучууд байгаа шүү. Тэр чинь одоо хөгшин гарууд чинь энд очиод ажил хийж чадахгүй чинь явах зөвхөн. Залуу хүмүүс тийм л өрөвдөлтөй байхгүй да. Биднээс залуу байхдаа ямар гоё юм өрөөдөж амьдарч ялаа гэхэл биднээс одоо ямар нийгэмд яаж амьдраад байгаа вэ гэдээ одоо эргэж хараад бид сайхан амьдарч чадаагүй байж болно. Гэхдээ бид үр хүүхэдтэй сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөхийн тулд дор хичих хэрэгтэй байхгүй. Чи сайхан амьдраагүй дээ энэ нийгмийг үзий ядаж иж болно. Тэрнийг гаргаж орилоод авах шаардлага байхгүй. Амьдрал туулдаг зүйл шүү дээ. Манай өвгд эцүүч гэсэн туулж ил байсан. Тийм биз дээ. Энд чинь 37 оны хэлэнгдүүлтгэл манайхаас өчнөөл манай өвөө аав ах нар 4 тавлаа буудуулсан шүү дээ. Тэглээгээд би төр зэхийг хараа зүгэх юм уу? Үгүй шүү дээ. Монголд 30-40 мянган айл өөрсдийнхөө хайртай хүмүүсээ алдсан буудуулсан. Бүгд л. Тий. Тэглэн чинь тэр зовлонгод бүгдээр тухайн үеийнхэн зовлон дааж гардаг болохоос биш. Далчгнаал тэрний хин нэгнээс буруутан хайгаад одоо чинь манайхны амьдралын ганц юм тийм ир имгүй. Амьдрал нь жоохон болохгүй хал буруутан хайдаг. Буруутан хайгаал. За салсан бол сасныхаа буруутгаал. Тэрнээс болоод миний амьдрал ингэчлээ. За одоо бизнес хийгээд нэг бизнесмен хажууд ажиллаж исэн бол нөгөөх нь цоороо цаашаа яваад яг мэдээж бизнесээ зайл хэрэгтэй юм чи. Тэгээд ингээд арай зэлтэй байгаад ч юм цаг үе болоод зөв нүгээд ч юм уу зөв хүнээ дагаж гүгээд бизнес амжилттай болгол. Тэр болох юм шиг сайвлагч байсан. Надаас нэг юм байсан шүү дээ. Үгүй байхгүй. Би бол одоо юу гэх надтай муудаж исэн ч юм уу сайж исэн хүмүүс одоо ингээд том явж ийн гэл тэр нь би лаглан гэж боддог яг үнэнд. Одоо миний туслах байсан ч юм уу надтай ажилласан залуучууд айгүй том болсон залууч зөндөө би. Надтай зарим нь харьцдагчгүй залууч годомжинд тааралдаад танихгүй царай гаргадаг залуучууд ч би. Тэгсэн би гомддоггүй шүү дээ. Үзий ядахгүй. Энэ чинь байгалийн хууль ахгүй. Хин хүчтэй явж байгаа нь тэгэл явдаг. Тэрний би одоо тэгэл тэрний тийм байсан гэх. Би ч гэсэн залуу байхдаа тэнийг юм байсан шүү дээ. Би ч гэсэн залуу байхдаа нэг хачин янз янзын хувц өмсөөл гоё харагдах гээд хичээгээл ингээл гоё харагдах гэснээс нэрээ та ч бас загвар өмсдөг байсан. Тэгвэл тэр чи хадаа тэгээд одоо юм чинь үетэй чинь залуу наснд бас нэг загвар мавар өмсөд бас хөрхий зайлуу ямар ч бас топ мэдээлэн том ондороод яхад бас хүний амьдралд чинь бас гоё шүү дээ ингэж амьдрах тийм ямар чадахгүй мөртөө далчихнаад байгаа биш. Чадсан байхгүй зүгээр бас удлаа өрөмжлөн байгаа ш надад гоё 2000 наадамд ингээд эрэхтэй ингээд 2 дугаар байр эзэлсэн тул ингээд ийм шагналгаар дулваа гэд тэгээд би албар өндөр төрөгцөн байж тийм манай хөвгт харах яах вэ гэж том болоо. Тийм эн чин залуу наснда бас загвар өмсөж явна гэдэг чинь бас одоо бүр хэцүү шүү. Одоо яг манай үед чинь бол бас нэг манай шиг жоохон өндөрдөө нэг тэгшгүүл гартан цөөхөн байсан байхгүй. Одоо ямар гоё болж байна те. Би ингээд залуучууд охтуудыг годомж тараа. Би айгүй баярлдаг шүү дээ. Ямар гоё энэ хэрэгжилж байгаа юм ямар гоё те. Ямар ч гоё стилтэй, ямар ч гоё би хаатай. Би махралын нүдээр хардаг. Тийм. Харин тийм асуудал нь дөрөвний та дөрөв хэлсэн шүү дээ. Яг ингээд ажлыг хийхдээ ингээд толтол нь хийхийг хүсдэгээгээд тэгээ нөгөө баг хадын үеийг хийсэнд яг үнэн бод түүхийг тийм баг задлаар ингээд хийж чадсан байна. Тэр бас хүмүүс талхал хүлээсэн байна. Тодорхой хэмжээнд нөгөө үдсэн хүмүүст те. Тэгээ энэ загвар өмслөө гэхэтээ өмсөн хүмүүс бас зөндөө байгаа шүү дээ. Тэр чинь ингээд яг үр дүн хүрсэн байгаа. Тэгэхээр яг тэр нөгөө яг таны амьдралын түүхтэр саний ялсан зарчим чинь өөрөө биелдэг гэж харагдаж байна л т. Тэгэхээр бид нар бас залуучууд уриалж өөрсдөө хийж байгаа ажлаа ийм тийм гэлгүүгээр яг тэрэндээ толтол нэгээд эзэн болоод явах нь бас юм сайхан байдаг байхan шүү гэж хэлхийг хүссэн яг энэ моментн дээр. Тэрнийх амар үлгэр дуурайл болоод болох гээд байгаа ч юм аа л та зүгээр л тийм л байхад хүн бол хаанч амьдрна. Би хүүдээ бас байн хэлдэг байх. Тэг онцорохгүй байж болно, сайн сорохгүй байж болно. Ажил дуустал нэгэ сурч. Тэ? Тэг баяга дутуугаас мэл бас л эмээхэн зарч баяга дахиж угаалгадаг юм. Тэ? Ороод өрчгөр хураасан байвал би л тийм. Бидний зочд буудал яг бүх туртай байлаа. Яг зочд буудал даайланга гайгүй одтой зочд буудал тэ. Бүх хэмиг хүн биднээс өмнөөс цэвэрлж хураагаад яваад харахад аюу гоё яадаг тэ. Тэгсэн мөртлөө биднээс гэрээ тийм байлгаж болох л байхгүй. Энэ чинь зовлон биш шүү дээ. Би чинь гэрээсээ гарахтаа дандаа гэрээ цэвэрлээд гардаг.
Тэгээд ингээд ямар ч их ажилтай байсан гэртээ ирээд ороод ирэхэд би бухимдах юмгүй байдаг байхгүй. Ороод ирэхэд сайхан цэвэрхэн гэр ухтана. Тий? Ороод ирэхэд нөгөө миний аймс тэнд дүүдэн дээр хөвтөл те. 0-9 ингээд алчуур газар шидсэн те. Тэгээд нундлахын өрөөнд орураагүй. Галтгооны угаалтуур дүүрүү ингээд хоол би ажилтай гэдээ би ингээд худлаа өөрөө шалтгаалаад ингээд хойш нь тавиад чадна шүү дээ. Тэгэл завартаад байдаг хөөх амьдрал. Энэ ихэнх хүний амьдрал яг ингэдэж шүү. Худлаа би ажилтаа би ингэсэн би завгүй байх гэлээд байхгүй. Үгүй. Завтай. Нэг гоё бас үг гэдэг шүү. Хүнд чамтай уулзах зав олддоггүй сэтгэл олддог юм аа гэж. Тэ. Сэтгэл үйлч юмтай хаан чамаг олоод уулзна. Энэ үсэ бид хин нэг хүн дурлахаараа гэрийн гараа зогсчил гэдэг үстэй. Тэр чинь. Тэ. Ямар зүйлтэйсэн нэ. Хин нэг хүн дургу хүн бол тэгэл тэр 1000 долларсан ч авахгүй үстэй. Тэрнтэй адилхан байхгүй. Бидээс энийг хойш нь тавиад байдаг байхгүй. Тэгэхээр тэр хойш нь тавихыг л болох хэрэгтэй. Тэгээд хахад бол яаж хүн чамаа муу хэлжсэн чи урагшаа яваалаа. Нэр шүү. Урагшаа яваалаа чи. Ядвал чи юм хийгээд байгаа байхгүй. Чи худлаа нэг хүмүүстэй адилхан хамраа авах чи хүмүүсээ суугаад байгаа юм байхгүй байхгүй. Чи ажиллаа хийгээл байгаа байхгүй. Хийгээл нь өөрийнхөө үүрэг хариуцлагыг хүлээгээд үүрээл нь. Тийм үү? Бас үүрэг хариуцлагыг хүлээх үүрэх гэж нэг юм байна. Худлаа өөрийгөө зөвтгөж хариуцлага суудах биш. Хүлээгээл гаргах. Юм үүр даад сурах хэрэгтэй байхгүй. Тэгсэн багч урагшаа яваад юм хүссүүс яах юм бэ? Иргэн төрний хүмүүс тэнд хэдүүн чамаа муулж энэ чамаа мэддэг бүх хүн чамаа хөндлөн. Энэ хэлсэн амд урдгийн. Тийм үү? Би хүнээс мөнгө зэлж заав буцааж өгдөг. Сая би чинь биш 24 онд би чинь нэг хүнээс 21 он зэлсэн мөнгө өгсөн. Хамгийн сүлд. Тэгээ нөгөө хүмүүс баг мартсан ш манай хурууд уу? Тэ. Задгаад ахта дансыг явуулаач гэсэн чи юу лээ? Гэхдээ би чам ковид үеэр нөгөө ах найз мэжлэг болчиход нэг мөнгө зээлчихсэн шүү дээ. Өө тэглүү. Тий. Тэр эн чинь би заавал тэр хүнд ингээд юу яснараа ингээд дахиад тэрээс мөнгө зээлэх гэдэг юм биш. Заавал тэр нь мундаг хүн болж харагдах гэдэг юм биш. Би өөрөө хүн хариуцлага хүлээж байгаа байхгүй. Би хүнээс юм авсан бол өгдөг. Тийм л байх хэрэгтэй. Талах сур те амьдралд. Тэр чинь энэ байхгүй. Тэрнээс судлаа баярлаа гэдэг юм талархал биш шүү дээ. Хариу өгч сурах хэрэгтэй байхгүй те. Тэгж боддог. Одоо бидний яг хүмүүс ингээд манай үе танаа үе гэж ярьдаг. Тэгэд одоо таны иргэн тойронд тийм анзаарч байна. Одооны залуучуудын амьдрал хандж байгаа хандлага, жишээ нь саяны хариуцлага хүлээх байдал, ажил гүйцэтгэхдээ тэрэнд өөртөө тавьж байгаа шаардлага гэх юм уу зүйл нь одоо таны үеийн одоо таныг залуу байх үедээ ч юм уу харьцуулахад юу өөрчлөж байгаа юу эсвэл лаггүй. Үгүй яг хүний мөн чанар бол хэзээ ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Биднээс л агуу данх гал гаргаж сурах гэж үзэж явах үеийн тэр хичнээн хэд 100 мянган жилийн өмнө ч юм уу хэдэн жил. Одоо биднээс юм байгаа байдал дулаан партай байшинд тэ эсвэл халуун байна гэл эйр кондишн тавиал сууж байгаа. Энэ амьдрах орчин маань л өөрчлөгдөд байгаа болохоос биднээс мөн чанар огт өөрчлөгдөв шүү дээ. Тийм болохоор би бас одоо тэр нөө сэтгэл зүйчдийн хэлдэг байдаг шүү дээ. Чамд ямар нэг асуудал байвал тэрнийг гаргах гэж байгаа. Дотор ингэ дуугүй сууснаар хадгалах, твцснээр тэрийг даван тулдаг. Сэтгцийн өвчтөй болно бүр хадгалаад байх юм бол. Бүх л дэлхийн тэргүүлэх сэтгэл зүйчд байдаг зүгээр манай дөнгөж сайхан сургууль төгссөн сэтгэл зүйч тэгж зөвлөн. Гаргаж ич та ирүүл байна сэтгцийн хувьд. Тэгэхгүй өвчлөн. Тэрний ачааг ингээд аваал те ингээд. Тэгээ бидүүсэн шүү дээ те. Тэр агууд байх үеийн бидний өвгд ийдсэн ген бидэнд явж байгаа. Одоо энэ хамар те. Миний арманы хамар, Батмунхийн хамар, чих. Чи тэр өөрсдөө нэг урлаагүй шүү дээ. Тэ? Ээж аав хоёр талын хоёр талаас нийлсэн генүүд биднүүсийг ингээд бүтээгээд тэр агууд 100 мянган жил өмнө 2.5 сая ч юм уу хэдэн сая жилийн өмнө анх энэ сармагчин шиг гүйжсэн. Тэр үеийн ааш араншинд биднээс одоо байгаа байхгүй юу? Тэгэхээр биднээс шүү дээ дургу урсан бол дургу урсны илэрхийлэх хэрэгтэй. Өөрийнх нь зан араншингаар байх хэрэгтэй. Хүн болгонтэй илдэг найртай байх албагүй. Хүн болгонд бэлтгэх биднээс тийм үүрэггүй. Чиний энэ генд байгаа энэ генийн кодыг чинь чи яаж өөрчлөх юм? Тэглээгээд далчхнаад гудамжинд гараад чи энэ дагсан сохтуу цаваад хүн амьтанд задлууд байвал хийдэ шорнон байна. Галзуугийн имлэг нь байна. Тийм биз дээ. Тэ? Нийгэм өөрөөсөө таягдан хаях гэж бас нэг юм байна. Тэр хүнийг хинч тоохгүй хаяждаг тий. Тэрнээс бусдаар бол чи хин нэг хүн таалагдах гэж тийм нэг гаднах хувцсаараа хүнийг татах гэж оролддог шиг өөрийнхөө генийн төвшөнд байгаа тэр зан араншин энэ мэдээллийг чи үгүйсгэж амьдрна гэж хэзээ ч байхгүй шүү. Юусэн? Хүмүүс нэг зөвлөд байгаа харагддаг. Одоо сүүлийн үеийн шоучингууд ингээл хүн юм бас тэрнийг хүлэн зөвшөөрөх юм. Яг нэг нь давуу эрэхтэй би дутуу эрэхтэй байх хэрэгтэй чинь. Юм сони.
Би эрэхтэй болохоор дутуу эрэхтэй гэдэг юм уу? Тэ? Би одоо юу гэдэг юм? Жохон шулуун хурц хөхтэй болохоор би буруутгах хэрэгтэй юм уу? Би худлаа ярьж чаддаг болохоор буруутгах хэрэгтэй юм уу? Үгүй шүү дээ. Харин энэ чанар чинь бахархууштай чанарууд одоо энэ нийгэмд байтугай дэлхийн буюу үеийн цаг үеүүдэд ховор байсан зан чанар واخгүй. Хүнээс юм гойдог. Хулгай хийж үзээгүй. Тий. Тэгээд худлаа ярьдаг. Намайг нэг хүн ч юм уу худалчт гэж нэг хүн хэлж байгаагүй. Энэ чинь миний ген л واخгүй. Тэрнээс би нэг мундахтай юм бас биш واخгүй. Тэгэхээр одоо би бас залуучуудад захимаар байгаа юм тэр واخгүй. Хин нэгэн таалагдах юм тэрхгүй шүү. Өөрөөр л амтэр. Харин тий. Дөрөв хэллээ шүү дээ. Хэрвээ болохгүй бүтэхгүй далчганаад дивэд тий ингээд солиороод байгаа бол хийдэг шорн нь байна. Хэмжээ хязгаарууд лимитүүд байна шүү дээ. Ингээд за сэтгцэн өөрчлөлтөг нь бол галзуу гэмдэгт навьсан тийм үү? Гэт ингээд энэ нийгэм хүний нийгэм гэдэг чинь өөрийнх нь системээрээ энэ чинь хичнээн мянган жилийн туршид боловсруулсан. За ингээд заагуудыг тавьсан байна. Тий. Тэр заагийг л давахгүй байвал чи өөрөөр байх хэрэгтэй байхгүй. Тэгжээ чи урагшаага амьдрна. Тэгэхгүй нэг амьтдын хэлсэн юмд ингээл намайг тийм гинэ, би ийм гинэ. Үгүй шүү дээ. Одоо энэ нэг юм одоо хүн болгон таалагдах гэсэн эсвэл нэг юм сайн хүн болох гээд сайн хүн гэдэг нь бүхний зөвшөөрдөг хүн юм шиг ойлголтод. Заавчлаарай төр завсарлагаа үе. Ажлын дараа подкастын хамтран ажиллагчаар цагийн ажил зуучлалын платформ Viva-н ажиллаж байгаа. Та Viva-ныг гар утсандаа татаж суулгаснаар ажлын саналыг хүлээж аваад зогсохгүй шууд цахимаар гэрээгээ байгуулах юм. За мөн хаана хизээ ярилцлаганд орох тухай мэдээ, явцын мэдээлж гэсэн тухайн аппликейшн дээр харагдана. Та өөрийнхөө сул цагийг орлого болгож хуурахын тулд Viva-н аппликейшнийг татаж суулгахад хангалттай шүү. Яг одоо доор байгаа QR кодыг уншуулад аппликейшнээ татаж аваад өөрийнхөө сул цагийг орлого болгож хуураарай. За одоо эргээд ярианд орцгоё. Тэгээд яг түрүүчийн асуулт нь чи одооны залуучууд ямар байна вэ гэд би бас жоохон халиад нисчихлээ. Тэгээд яг одоо бүх л цаг үеүүдэд биднээс орчин өөр болж байгаа ч гэсэн тэгээд энэ одоо хүмүүстэй нуулалах шаарагдсан тэгэл залуучуудын ингэж ийм тийм залах боллоо болохгүй яах юм бэ? Эн чинь бүх юм техник болчихлоо шүү дээ. Тэ? Техник гэхээр хуучны хэлээр ярьж магадгүй те одоо бүх юм технологи болж тэ. Тийм одоо нэг юм л оюухан буюу энэ компьютерийн програм одоо биднээс оруулж эхэлж шүү дээ. Тэ? Тэгээд ийм болж байгаа үед өнөөдөр Монголд хүртэл нэг хоолны газар робот зөөгчтэй болцсон байгаа үед тэ гудамжны шалыг одоо гудамжийг хүртэл одоо бараг л робот сэвлэх цаг ирчээд байгаа юм үед бол хүн залхуурах нь бол буруу биш. Эндээс нөгөө нэг төрөж яриад байгаа миний хамгийн анхдагч ярьсан хамгийн сүүлч хэн үлдэх вэ гэдэг л чухал байхгүй. Хэн амьдрах чадвартай л үлдэн шүү. Тийм. Тэрээс чи тэр өнөөдөр Монголын залуучууд ийм байна гэж шүүмжлээд эсвэл тэр хамраа авах байгаа нөхөр солиороод өөрөө ямар гавьяа байгуулсан юм. Яаж хичнээн хүүхдийн амьдралд үлгэр дуурайр болж байгаа юу ч байхгүй мөртөө шүүмжлээ сууж байгаа юм. Тийм. Яриад байгаа юм биш байхгүй. Тэгтээ тэргүй үлдэх нь үлдэн. Хин төвчээртэй, хин ажилсаг, хин илүү юм сурсан. Тийм үү? Хин одоо урагшлах хов зайтан л урагшлаа шин. Тэ? Мэн бөөцөлөд биднес тэр бүгд дээр ингэ авч явдаг юм гэж байхгүй шүү дээ хорвоо дээр. Тийм ээ бүгд дээр ингэ авч явдаг. Өнөөдөр манайхны сэтгхүүд дээр нэг юм дэлхийн даяарал тийм л дээ. Ер нь халихаар тэгэл бүгд дээр л нэг баян амьдрах гал. Тийм бүгд дээр л гоё эргчлөөтэй амьдрах гал. Тэ? Бүгд дээр дуучин болох гал. Тийм. Бүгд дээр царайлаг нийс болох гал. Бүгд дээр л нэг гоё болох гэдэг. Нэг төгөлдрийн тийм эрэлхийлэлт хүн гэдэг амтан байнга ингэж өөрийгөө зовоодаг юм байна л да. Ер нь бол бүр дээр вийсэ. Тэгэл үлгэр домох шиг юм яриа л тийм агуу бурхад тийм байсан гэл. Тэр бидээс нөгөө Зевсхийн нэрийг те Зевсээс гадалтай гэл хэдүүл бас ярьлаа шүү дээ те. Тэр шиг ингээд чин Зевс бурх морхдаг ч юм бол ингээд агуу томор төсөөлвөл Афина дайны охинд ингэрэхээр асар том баримл барайл те. Тэгэл ингээд тийм хитийцсэн агуу юм ингээд тэмүүлж бурханлаг байдлыг дандаа тэгж сүрхчтэй тийм төгс төгөлдөр царай зустай би хаатаагаар бодож. Эндээ тийм байгааг л байхгүй. Тийм ирээдүйн хүн төрөлхтний зураг бол бүр жижиг шүү дээ. Биднээс бол одоо бүр жижигхэн болно. Ягаад гэвэл биднээс бүр жижигхэн тархан педисинууд болно. Яг тэгэхээр биднээс одоо бүгд компьютераар суудаг бол биднээс сүүл ингээ маск тоолж бүгд касктай. Тийм эхний ээж нь том каск болохоос сүйд нүдний болор суулгадаг болчих واخ. 100 200 жилийн дараахад бүх хүмүүс бараг төрөхтөн л нүдэнд нь суулгадаг болчих үз. Тэгэл ингээл бүх хэрэгтэй юмуд байгаа бүгд ингээ зөвхөн хүлээж аваад одоо таалагдахгүй нэг годомжинд хүртэл танихгүйгээр блоклол. Тийм тэгээд хажуугаар зүрсэн нөгөө маань ч өөрөө мэдэхгүй. Тийм тэгэл ингээл бүх юм ингээл явах ирээдүйн цаг ирсэн биз дээ.
тийм ирээдүйн төсөөлөл нь тийм байгаа үед чинь одоо майдэр бурхан ирэх цаг гэж ярьдаг сайн цагийн мянган бурханаас одоо бас тэр бурхан шашин дээр ярих юм бол бас энэ зүйлэлтэй төстэй юм ороод ирдэг байхгүй. Хүмүүс өчүүхэн жижиг болно те өвчин зовлон ихсэн гэд. Тий. Айгуу жижигхэн болно гэж байна. Бараг тарах шиг болно гэдэг шүү дээ. Ирээдүйн хүн бол. Гэсэн тийм шашин номны дэрж байж шинжлэх ухааны зөвгөнөл таамаг ч гэсэн тийм болчиход байна. Ер нь нэг тийм киборгдсон уураг тарих мэдээлэл хадгалах дамжуулалтын систем дээр л тогтсон ийм л нэг техник ертөнцийн ирээдүйн яаж байгаа юм чинь. Тэгээд тий залуучууд гэснээс яг одоо бас тэг санагдал та би өснө сургуульд даврахаа ажилтیں۔ Санхүү физик сургуульд. Тэгээ тийч оюутнуудыг харахад одоо айгүй чөлөөд миний үеийн оюутнуудаас хамаагүй илүү чөлөөтэй байр суурь юм илэрхийлдэг тийм өөртөө ихтэй болсон юм харагдаад байгаа. Нөгөө талдаа тэр нөгөө хариуцлагагүй байдал хавтгарж гинүү гэдэг тэгэхээр бас яг тийм биш. Тэр таны хэлдгээр зүгээр л тухайн хүнээс л хамаарж гинүү та гэж бодогдсон. Сайн байна. Зарим нь яг юмаа ч хоош тавьдаг хүмүүс нь байдгаар байна. Миний үе ч гэсэн тийм л байсан. Яг орчин л жоохон өөрлөлдсөн болохоос биш. Тийм илүү тийм технологи ашигладаг болсон энэ төргээд. Гиснээс одоо юуны ном цогцолт холбоотой юм гэдэг зөндөө юмуд байгаа. Энэ хугацаанд чинь бас давхар өөр ажлууд эрхэлж ирсэн байгаа шүү дээ. Зөв сонирхолтой жишээ тийм ажлуудыг хийж илаа гэд зах цугаас нь дурдвал. Үгүй яах юм чи тэгэл хаалгачаас нь хаана юм гэдэг шиг бүгдийг л хийгээл явж байгаа шүү дээ. Тэгээд одоо яах вэ? Олон салбарт олон юм хийсэн. Тэгээд одоо миний төрүүлсэн телевизүүд гэвэл одоо ганцаараа төрүүлээгүй л дээ мэдээж шин хамт олон тий хүмүүстэй би ихтэй продюсер нь бол би байсан. Тэгэхээр мэдээж хэрэг ямар үүрэг хичээ байсан ойлгомжтой. ТВ-с телевиз байна, НТВ телевиз байна, SBN телевиз. Олон улсын байгууллага бас парламентын сувг байна гэд тий одоо тэгээд энэ телевизүүд маань ер нь нуу телевизүүд биш шүү. Одоо бүгдээр л тэргүүлж байгаа гайвал телевизүүд тэгэл одоо миний зохиолж ирсэн тэр лого мого юмнууд маань ингээд байж ингээд бодохоор ингээд дөөрийн төрүүлс өгч гоё л байдаг. Харин тийм байх. Өмнө нас нь та ярьжсэн да нэг юм уралдаанд ороод самсруу орсон чинь нэг тусгай байранд нь орчиж байгаа төрүүлсэн гэдэг. Бизнес зохиолч гэдэг нэг хоч зүүх. Яг тэр чинь 2000 онд багхгүй да. Тэгээ би нэг найзуудтайгаа нэг ажил давна гэж санан гаргаад. Ажлуудыг бууруулах гэж зүтгчлээс 23 таах та. Амар гоёст. Тийм хөдөлмөрийн яам хийх ажлыг хийх гээд амар амжилтанд хүрсэн. Тэр сонир маань борлуулалтаас таалж ирсэн. Харахгүй шүү дээ хүмүүс бүгд л үе үед л ажил хамгийн чухал юм чи. Одоо энэ баяр сайхан хэднээс хийдэг бизнес нэтворк шүү дээ. Одоо чинь зангийн болчлоо. Тийм тэр ч гэсэн бид анх бизнес нэтворкийг хийж хахад явхаа баяр сайхан бидэд уулзалтаар зөндөл юм ярьдаг байла. Энд байрдаг гэсэн шүү дээ тэр хэд чи. Тийм. Энэ нөгөө юунд IT барагтай тийм. Тэгээд яг тухайн үеийн л нөгөө юм ажлын портал байхгүй тий ажил давна гэдэг сонин. Тэр шуурхаа зар маргийн сонингууд байсан. Тэнгууд манайх төрөлжүүлээд шууд ажилд авах зараар шууд яваад. Тэгсэн чи яасан гэсэн чи нөгөө хамт хийжсэн нөхдүүд чинь новшроод. Тийм яг нөгөө манайхны нөгөө нэг галын төлөө тэмцэл л байхгүй. Би явна чи явна нөгөө нэг жоохон борлуулалтын сайжраад нэр хүндэн дээшлээд ирэнгууд чинь нөгөө. Энэ санны тэгээд хууль зүйн яам санны эрхийг өгдөг гэсэн бохоггүй сертификат гэрчлэгийг нь тэгсэн нэг нөхөр өөрийнх нь нэр дээр авсан байсан. Тэгсэн нөгөөх нь би өөрөө гаргана маргана гэв. Үгүй шүү дээ ажлыг хийж чаддаг хүн лавж өгдөг болохоос ш цаас барай сууж хүн гаргадаг шүү дээ хийдэг шүү дээ тий. Тэгээд нөгөө хийжсэн залуучууд тарч харч нөгөө сонж дампуурч байгаа юм чи хайр юм. Уг нь тэр сонио олон хүнд буян болох байсан бохоггүй бас. Тийм хүн ажилтаа болно гэдэг чинь ажилтаа байна гэдэг чинь айл гэрийн амьдралаас өсвөлөд асар олон юм байхгүй. Тийм учраас би олон газар удирдах ажил хийхдээ хизээж хүнийг ажлаас халддаг байсан. Хүмүүс ярьдаг байсан төсөв хэтэрлээ инлээдлээ би MNB Монголын үндэсний олонний телевизэд би 7-8 жил удирдах зүйлийн гишүүн байсан. Тэгэл нөхдүүд ингээл төсөв багасчлаа. Одоо ингээл хэдэн ажилтан цомгдохыг гээл оруулаад ирэн 100 ч гэдэг юм уу. Манайч 700-800 хүнтэй. Тэгэл би хэлдэг ус. Үгүй нэг ч гэсэн монгол хүн ажилтай байг. Цалинтай байг. Хар гэрээ авч яваг. Та нар өөр юм сонгоо. Төсөө юм. Дараагийн машины дууг солихоо багасах. Тэ? Харлаад нөхөж яв. Би өөрийнхөө машин чинь 6 жил нэг дугуйтай нөхөж явуулж байгаа. Ягаад та нар болдгоо. Биднээс адилхан л амьд шүү дээ. Тийм үст. Хурдад харуулж яв. Тийм. Гэх мэтчлэнгийн. Тэрэн дээр бол би бат зохистой ус төмөр замд ажиллаж байхдаа ч гэсэн би орон дооны цомгтгол эсрэг банк. Ер нь бол
Би ажил дээр ажлаа хийж чадахгүй байна ингэж л залуучуудыг загин зэмлдэг байсан ч гэсэн хэзээ ч ажлаас нь хална гэж үгэлж байгаагүй. Надад тийм бодол угаасаа байдгүй. Яагаад гэвэл түр хэллээ шүү дээ. Байгууллага компаниг удирдах байгаа хүн болгоог нь ингэж боддог бол Монгол улс цэцгэлэхэд амархан байхгүй. Нэг ч гэсэн монгол хүн ажилтай байг, нэг ч гэсэн монгол айлд цалин орлого оржийг тий. Тэгэхэл юм бол энэ олон гэр бүл салалт, энэ олон өнчрөл хагацл, тийм ээ? Энэ олон архиталт, тийм үү? Энэ олон зав хайрал энэ юм чинь бүгдээрээ багсан шүү дээ. Хүн чинь өөрөө тодорхой орлоготой хүн чинь орон гэртээ бариад очин, амьдралаа сайжруулан тогтмол орлоготой хүн чинь нэг айл хажуу хөсөж исэн бол нэг өрөө болгоно, эхлээд хашаа байшаа авна, тийм үү? Тэр нэг өрөө болгоно, хоёр өрөө болгоно, хүүхдэн том болно. Ингээд цаашаа амьдрал цэцгэлээ явдаг байхгүй. Тийм ажилгүй болсон, орлогогүй болсон яаж цаашаа амьдрах байтугай шүү дээ, тий? Тэгэл олддог юм арх уух шүү дээ. Тэг ирэмгүй, тий? Тэгэл худлаа ярих хүн уулах шүү дээ. Арх уугаад өглөө босоод хамраа ухаад интернет ухаж байгаа хүн амьдралыг гой сайхнаар харах уу? Ажилгүй болсон. Үгүй шүү дээ. Хараан шүү дээ. Тийм бүгдийг хараан шүү дээ. Ер нь өөрийгөө л харааж байгаа байхгүй. Тэр чинь зөвхөн хүмүүсийг интернетээр хараагаад байгаа биш байхгүй. Тэр энэ хүнийг их хараадаг, зүхдэг, муулдаг хүмүүс чинь өөрийгөө л муулаад идэв шүү. Харин тий өөрөө сэтгэл дундуур л байдаг. Өөрийгөө л муулж байгаа байхгүй. Хүн харахад бидний стандарт бас одоо яг тэр өнцгөөс нь хараарай. Хин нэг муулж байгааг хараад тэр хүн нь одоо тийм уу юм уу гэдээ ингээ харахаар арай өөр. Зөв ихэнхдээ тийм байдаг шүү. Тэр хүн чинь өөрийгөө л муулаад байдаг байхгүй. Түмэнд нөгөө нь муу гээл муулаад. Зөв өөрийгөө л муулаад байгаа чаавс. Тэр тийм зовлонтой байгаа байхгүй. Өөрийгөө л муулаад, өөрийгөө л ингэ өрөвдүүлэх гээл. Өөрийгөө л ингээл хүчтэй хүн тэгдэг байхгүй. За хүчтэйгээ байгаа. Зүгээр л энгийн хүн бусдын тухай ярих байдаг. Бодох завгүй амьдрдаг байхгүй. Тийм үстэй. Ажил байна, гараад уулзалт байна те. Энд чинь хүүхдээ ингэ энийгээ тэгнэ чинь ядаж миний түрүү хэлдэг аяга угаан штэ энэ ч одоо. Тийм тий. Та нэр ундаа уурай. Энэ сахар гайгүй юу? Энэ гайг. Энэ одоо манай подкаст хамтж ажиллаж байгаа Bono Foods гэх компани. Жидай. Цай юм биш үү тий? Цай. Тэгвэл гоё юм нөө юу. Сахарын агуулмж бусад төрлийн бүтээтгүүнээс 2 дахин бага гэж. Энэ дээрвийн баг ундаа шиг цай биш үү? Тий. Сахар багтана л. Зөндөө ирсэн юм ч одоо хоолоож ийгдээд. Тий. Тэгэд ер нь бол сахар бага хэрэглэж явах нь бол буруу биш. Сахар бол ер нь тэгэл одоо хэцүү шүү дээ. Залуучууд зүгээр залуучууд л сахар өвчтөй болоод байна шүү дээ. Харин тий. Удам дээр чинь биднээсээ багт чи удам ярьдаг байлаа. Одоо л тийм биш. Сахархгүй тэглэнээс л зөвс хэрэглэн бүх юм. Одоо энэ хоолны газрууд ч гэсэн хоолнд аюух сахар хийдэг шүү дээ. Хүмүүс мэддэг байхгүй. Тий. Хоолой пив хүртэл сахар орж байгаа. Тий, пив хүртэл чигээр тэгээд хоол энэ хоолны газрын гуанзны хоолнууд гоё жоох хамттай байгаад гэрийнхээс чинь хатгатгаар сахар хийж байгаа юм чинь. Тий, тэгэхээр биднээс энэ жоохон сахараа бас жоохон багасгах хэрэгтэй байдаг. Мэдхгүй тэгээд одоо мөнх наслах хүчтэй гээл заримдаа бол тэгэл тоохгүй шүү дээ. Сайхан коломнол. Хаяа маяа очих зүгээр тий. Бүр байнга хэрэглэхээр л. Тий, альва юм яг хэмжээнд нь очихлаа амрал дөө. Тэрнээс хитрээд ирэхээрээ тэгэл бүх юм чинь тэгэл нэг машин хүртэл ингээ даацаа нэвтрүүлээд байвал тэгэл бодоо болдог шиг л аахгүй. Хүн гэдэг юм чинь өөр ингэсэн бас даах нэг би махад тийм бас нэг онцлог байна. Тэгээ одоо энийг эрүүл хоол ярьдаг бас нэг интернетээр нэг жоох юм уншаад нэг хальтмалт англи хэлдэг юм уу эсвэл Google Translate хэрэглэждэг хүмүүс аюул их хоол мол хүнсний бүтээгдэхүүн ярих юм. Үгүй шүү дээ. Ер нь шүү дээ эрүүл хоол гэж байдаг байхгүй. Зүгээр зохимжтой хоол л баг. Биднээс бид таарах. Чин сахар өвчтөй юм бол сахараа хэрэглэхгүй байхад болно тийм ээ. Нэмэгдүүлэх юм энэ бол чин жишээ нь одоо тулаатай хүн ч гэдэг юм одоод нүддэг хүн тий бөөр нүддэг хүн энэ тэр нэг хүн таарсан юм нөгөө хүнд таарахгүй. За манайхан бол одоо тэр сайн гээл ингээл дандаа юм нэг 8 ч болцсон. Тийм зарах гал ингээл худлаа. Ингээл тэр нь сайн. Тэгдэг зөө. Гэтэл аливаа юм дандаа муу тал байгаа шүү дээ. Тий сайн хүнд ч муу тал байдаг. Муу сайн тал байгаа. Харин тэгээ баахан л эрүүл хоолтын янз бүрийн зөвлөгөө сургалт гээл тэгэл бүгдээрээ дуурайгаал янз бүрийн дэглэл. Нэг хэсэг баахан мацаг гэж би ч өөр аявих мацаг өрдөг хүн л тий. Би 7 хоногт бол доотлол нэг өдөр мацаг өрдөг. Тэгэхдээ би хизээч тийм тойл тус мацаг өрдөг хуурай мацаг. Би мацаг өрөөд баг 2005 оноос 6 оноос хойш мацаг өрж байгаа. Тий хариуж 7 хоног удаа. Бүр энэ сошиалын одууд байхаас ч юм мацаг эхэлсэн байхгүй юу? Тий. Намайг мэдих том мацагчингууд нь ч байгаа.
Тийм. Тэр үед баг тэдний мацаг гэж юу юм бэ надаас асууж ирсэн. Нэг өдөрт нь хоол идэхгүй. Нэрийг хэлэхгүй тий. Би тэр хүмүүсийн яах юм ухах шүү дээ. Тий. Тэр хүн мэдэхгүй ээжэж мэдэж авдаг байхгүй. Би ч огт юу ч мэдэхгүй ээж байгаа л юм мэдэж аваад амьдрах гал ядаж байгаа юм тийм шүү дээ. Тийм болохоор би хүний мдээгүй байсныхын төлөө би хүний тэнэг магараар дутах дург. Харин сурцаж явж байгаад нь бахархдаг. Альва хүнийг. Тий. Зүг. Одоо таны сүүлийн үед одоо бэлэн болж байгаа зохиол юмуд юу вэ? Нийтэд танилцуулах юм уу? Одоо яг энэ жил жоохон юмнууд юу яагээд урд нь эхлүүлээд хайчихсан байсан юмнуудаа базаа зарим дууссан байх юмудаа гаргая гээд. Одоо энэ 9 сард аимшиг уран зөгнөлт. Тий. Энэмти хүүргээд тууж гарах юм. Тий. Тэг яг үйл явдал нь бол Америкт болж байгаа. Тий. Гэхдээ ганц хохирогч эмэгтэй л Монгол ахгүй. Тий. Тэгэл би битсэн гэдэг юм дээр байхгүй нутагт гэсэн үг. Тэгэхгүй яг Америкт байж байгаагаар бичээд Америкийн зах зээлд борлуулах гэж байгаа юм шиг юм хийж юм бол миний зарим зохиолыг хүмүүс аюулсан орчуулсан байна гэдэг байхгүй. Би тэнд нь байгаа юм шиг бичиж чаддаг гэсэн үг. Яг л би өөрөө түүхч, би өөр улс төрийн сэтгэлгээний түүх сонирхдаг. 5 дугаар ангид тогтоод сургуулийнхаа түүхийн авраг болж байлаа шүү. 5 дугаар ангид бүр зүг. Би 10 дугаар ангид төгсөхдөө би манай нийгмийн ухааны багш гараа авчдаг гэсэн. Манай ангийнхандаа нэг заагаад өгчөрөө гэдэг. Би тэнд нөгөө мэдрэлд өвчтэй хинхийг онцорлогтой байсан юм чинь гараад нөгөө хэдтэй зааж өгнө шүү дээ. Тийм болохоор түүх ерөн дээр гоё. Тэр ном 9 сард 10 сард гэсэн үү? Хэвлэх сард гарах чинь 9 сард хэвлэгтээд бэлэн болно гэсэн үг тий. Дор нь хэвлэлсэн манай тэр нөгөө Баадоо гэдэг манай танилын хэвлэх өдрөнд бичмэл шүү дээ. Тэгээд дор нь жижигхэн хэвлэх өдрөд хэвлүүлчихдэг. Тийм. Тэгээд актив аюу хөөрхөн. Тэгээд хариуцлагатай хүмүүс ажилтдаг. Тэгээд тэрнийхээ гадуур худалдаа л шүү дээ. Би тэр нэг хүнтэй зарахгүй номнуудыг тэгээд нэг айхтар заавал яахгүй. Тэгэл уншихдаг юм залуучууд харин тэр мөлийн явчих واخ. Сонирхолтой Америкт дүүр болж байгаа үйл явдал дээр Монгол эмэгтэй гол дүрдэн. Тэгээд сүнс гарч шүү дээ. Хадлага маллага аимшигтэй сүнс там мам бүх юм. Йоо тэр нэг хүүхдийн тамыг нь биччихээд өөр айгаад боссон шүн. Айгу дотор харцааж байгаа юм чи өөрөө. За тэгээд бас эвгүй юм шиг бодогдсон ч гэсэн эн чинь ертөнцид бас биднээс ойлгож мэдэхгүй зүйлээс л бид айд юм чинь тэгэл бичиж дуусгах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр өөрхөн тэгээд ямар ч юусэн гэсэн. Одоо миний уншигч том болсон учраас би нэг уран зөгнөлтийн уран сэтгэмжийн зохиолуудаа бүгдийг нь бөмбөгдөх гэж байгаа байхгүй юу ер нь бол. Тий. Урд нь бол намайг мэдрэл муу гэдэг байлаа шүү. Тий. Ойлгохгүй юм чи. Хүн ойлгохгүй мэдрэл муу гэж тий. Тий. Мэдэхгүй юм чи. Яаж ойлгох юм бэ? Дорж толмоо хоёр сувд шиг хонио хайрлаад би нэрээ сугатаал хайрлал ингэ тийм юм ийм ойлгох уншигч чинь хар гараг дээр хоёр багийн хоёр хар гарагийнхан байлдаад гарч уншаад байна. Галзуу юм уншиж байгаа юм шиг болж байгаа юм чинь. Тий. Одоо бол энэ Marvel-ийн буйнаар одоо энэ Hollywood-ийн буйнаар миний уншигч том болчихлоо шүү дээ. Тийм бэлтгэхэд танараас өсөлөд ингээд бэлэн уншигчд маань юм нас биеийн түрээд ингээд сайхан болчихлоо. Тийм учраас би ер нь хүний оюун ухаан тарих гэдэг чи хэзээ хөшөрдөг гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор би хэзээ юмд яардаг байхгүй. Хүмүүсд ингээд өгөх гэж юм шиг яарад байдаг. Би боддог. Өгөхөл тэгтээ дөрөв өгөх юм чи юунаас яах вэ? Заавал би ямар одуулах гээд байгаа биш. Заавал би алдартай болох гээд байгаа биш. Залуу наснда тэр юмнуудыг бүгдийг амсаад үзсэн учраас миний бүхний цагтнаа гарцсан. Тий? Залуухтаа алга ташил зөндөл авч ийлаа. Гудамжин шүглдүүлж ийлаа. Хөр яах юм тийм үстэй. Тий? Тэгээд үдцсэн чинь тэгээд одоо би ямар нэгний алга ташилт ямар нэгний энэ тентхийн магтааланд хөөрж хэд өдөр өөрийгөө мондог гэж бодох. Тийм. Гиснээс нэрээ нөгөө алга ташилт гиснээс одоо бас нэг юуны яам томгоос холбоотой төрийн байгууллагад тас ажиллаж байсан шүү дээ. Хамгийн хүмүүс сонирхолтой магадгүй. Жишээ нь тийм ажиллах нь хийж явлаа гэдэг хэлвэл өөр нь албан тушаал хийчихгүй нэг тийм үү. Би ах одоо тэгээд ил бишээр би хоёр ч ерөнхий сайдын хажууд ажилтдаг байсан. Сүүлд л Алтан аяг ерөнхий сайд намайг заавал хажуудаа ил ажиллуулна гэд. Би тэгээд хамгийн анх туслахаар нь ажиллаад. Тэгээд дараа нь зөвлөх болж тэгсэн байдгийн. Нэг өдөр намайг дуудаад чиний нэг юм л жолдоод байна гинэ. Юу гэсэн чиний над албан тушаалчин нэг л биш байна гинэ. Үгүй болж л байна шүү дээ. Надад ингээд туслах юм. Би ажиллаа хийжлэвэл болов. Тэ? Чүгээ чи
Угаасаа л чиний хийж байгаа ажил чи зөвлөхийн ажил хийж байгаа юм чи. Тэгээд ажил биднээс чадлаараа зүтгэсэн. Тий? Одоо өмнө хэлэхэд бол мэдээж алдаа оноо байж л тараа хаа газар хөвгөндж байдаг юм тийм ээ. Тэгтэл одоо өнөөдөр эргээд харахад бол юмнуудын эхлэлийг тавьсан байлээ. Тий? Биднээс ч одоо Амгалангийн дудааны станц зүүн тал тэр чигээр дулаан холбогдлоо ганцхан жил дотор бараг барьж ирсэн шүү дээ. Анх нөх шав тавих гэж хатанд очичээлаа. Тэгэл анхны ипотекийн зээл би ипотекийн 8% зээлийг одоо анхны бүх судалгаануудыг хийсэн шүү дээ. Тий. Ерөнхий сайдын баримт кинон дэр нь байгаа. Надад даалгавар өгч өгөө. Тэгээд 5 сарын эзэмд лээ нөгөө хотлоо ажлын банкны төв дээр нь нөгөө юу яасан чинь нөгөө нээлт тасахгүй хотлоо ажлын банк анхны зээлийг олгосон. Тэгэл ипотекийн 8% чинь нэмэх хасах зээл шүү дээ. Одоо л энэ банкуд заваартаад нэмэх хасах гэсэн тэмдгийг аваа хийцэн. Ер нь ипотекийн корпорацтай МИК гэж яриад байдаг. Тэр энэ минтэй холбоотой асуудлыг засгийн газар эдийн засгийн зөөр авч нартайхан хөгжүүлэхгүй бол бүгдээрээ ашиг сонирхол юм орцсон. Уг нь хасах хэрэгтэй байхгүй юу? 8% нэмэх хасах биднээс анхны гаргасан томьёол тийм юм. 8% байна шүү дээ. Энийг багасгах гэсэн үг байхгүй юу? Нэмэх хасах гэдэг чинь. Бүр инфляцийн түвшинтэй уялдуулаад бүр яваад эхлэх юм бол өсөх юм. Тэ? Гэсэн үднэс. Тэгээд тэрнийг бүр ярих ажилч нэмэх хасах. Тэгээд төрийн албан хаах чинь 6% гэж нэг юм явах шиг боллоо. Тэгсэн. Тэндээс нэг санаа аваад. Тэгэхээр төрийн албан хаагчдад 6% өгж болж байгаа. Ягаад зүгээр иргэдэд өгж болохгүй гэж. Сонирхолтой байна. Харин тийм. Болохоор гоос дээ. Харин тийм. Төрийн албан хаагч болон иргэд гэсэн юм хоёр янзын ард түмэнтэй болсон юм хайш. Харин тийм. Би тэрийг гайхаад байдгийн. За чи төрийн албанд одоо ингэж ажилласан учраас гэдэг. Нөгөө хэдэн төрийн алба гэдгээр аюух тийм юм байна. Төрөө байна. Тийм гэж. Гэтэ их гоё болсон байна. Наацхан энгийн үйлчлэгээний шатанд бас манай энэ хууль сахиулах байгууллага жишээ нь би цагдаагийн байгууллагын залуучуудыг хараад аюу баярлалтай болсон сүүл үед. Ямар гоё болсон бэ? Гудамжинд явж байгаа цагдаа залуучууд, офицерууд. Тэ? Юу тэр харилцаа. Юм бас судал. Ааха та ингээд тэгэрэй. Харин тийм. Би бүр тайхсан юм бүү. Тэ? Ингээд юм жирийн хүмүүс нь сайхан болоод байгаа байхгүй юу? Гэтэл одоо нөгөө энэ дээд жоохон сэтэр зүгээд байгаа. Нэг хоосон дэрхтэ нөхдөд шүү дээ, тэ. Эднэс мань жоохон энэ өөрөх үр хөвгтө боддог шиг н ард түмнийг бодмоор байгаа. Бүүн бол өөрөх үр хөвгтө бодоод байгаа буруутах харахгүй, тэ. Тэр идэж ууж байгаа юм нь бол. Чинь байгалийн шалгалаар үр өдмө үлдэх гэдэг шүү дээ. Нэг өв хөрөнгө ахиух шиг үлдээгээд хулгайлж байгаа ч болсон. Тэрнтэйгээ адилхан энэ муу ядарсан энэ хөөх шухтуудыг энэ хүмүүсийг жоохон ч гэсэн харьцдаг. Энэ 3 сая 500 Монгол юу юм бэ? Ха? Гэсэн Бээжингийн нэг дүүрэг хүрхгүй шүү дээ. Манайх бол яг яс юм дээр тий. Баялагын хувьд бол биднээс бол юу хятад бодох баялаг биш тий. Тэгээд тийм л байдаг юм байна. Тэг яг одоо би ямар улс төр их гэж орж ирсэн шүү. Тэгээд ингээл зогсоё тий. Тийм. Бас нэг жүжиг ирсэн шүү дээ. Хаврны нэг гэсэн. Хаврны жүжиг хийнэ. Хаврны гоё жүжиг хийнэ. Тэгээд одоо жүжигчдтэйгээ ер нь яриад зарим жүжигч маань хайгаад би шууд тайзан дээр тэгж би гол төр дээр хэцүү байна гэдэг. Би болохоор нэг сонгосон болохоор тэрэндээ зүтгэж гэл. Ямар жанрны, ямар агуулгатай? Эмгэнэлт жүжиг. Тийм тэгээд яг одоо Дахарма гэдэг нэртэй. Бас л бурхан шашнаас авсан. Одоо би манайхан янз бүрээр нэрдэгтэй кармач гэж яриад байдаг. Бурхны номч гэж ярьж болно. Амьдралын заяа төрөгч гэж болно. Аль ч утгаар хэрэглэж болно энэ үгийг. Зүгээр л яхаа би энэ хүний зургатсан хувь заяаны тухай л энэ жүжигийг шүлгэн жүжиг өгөхгүй. Цаг 30 минут шүлгээр ярих юм. Энэ бол нөгөө 98 онд лаг сурангууд энэ тамггүй төр одоо Монгол хаан гэдэг одоо энэ Хэро Баатар энэ тэнцэд харж өгж шүү дээ тий. Одоо дэлхийд даяарл Монголын жүжигний үг явуулаад одоо Бродвей тоглоно гинөө тий. Тэгж бас тодорхой хэмжээний эхлэл амжилт юм багхгүй. Тий. Тэгээд би ямар ч гэсэн одоо тэр жүжигээс хойш анхны жүжиг одоо 30 жилийн дараа ийм шүлгэн жүжиг одоо тайзан дээр тавих гал үзэж байна. Тий. Тэгээ яг энэ ч нөөрөө жирийн жүжигээс өөр л дөө илүү ажиллагаатай. Тий. Тийм ч бас хүмүүс хэр баргийн хүн бичээд байдаг. Яг хөө тэг өөрөө магтмаар санагдчих магадгүй магтчих тий. Хэр баргийн хүн бичиж чадахгүй. Хэцүү. Тий. Шүлгээр бүтэн цаг 30 минут хүмүүс хоорондоо ярина гэдэг чинь классик байхгүй.
Тий. Зүгээр нэг хайрын цагт бичиж байгаа юм биш. Тий. Тийм болохоор энд аягүй их уурга тарих хэрэгтэй, аягүй их нөр их хөдөлмөр хэрэгтэй. Тий. Би аягүй удаан бичсэн бас. Утга санаа нь аягүй гоё. Би тэгээ залуучууд зориулж маш хямдхан тавина угаас. Би олон залуучууд тэндээс олон юм ойлгож аваасаа л гэж хүсэж байна. Тэрнээс би тэндээс нэг 5 цаас олцоод алга ташуулаад ингэ явах юм гол нь биш. Тий. Ягаад театр сонгодог урлаг, баячууд урлаг байх хэвээр. Тийш. Интернет хөгжиж байдаг шүү дээ. Залуучууд Холливуудын хамгийн сонгодог, Европын хамгийн сонгодог бүтээлүүдийг интернет ашиглаж үзэж болж байна, YouTube ашиглаж үзэж болж байгаа. Ийм цаг үед биднээс ягаад нэг билетийг 200-300 мянгаар авч хосоороо үзэх болох юм бол ягаад бас тэр баг 400-500 юу те? Тийм билетаж руу суух юм бол 70-80 мянга гэлөө. Тийм. Үгүй шүү дээ. Сонгодог урлаг гэсэн нэр болохоос биш. Тэрнийг сонгосон хүмүүст үзүүлэх урлаг гэсэн үг биш. Тийм. Сонгодог гэдэг нь тэр илэрхийлэл тэр төрөл жанрыг яриад байгаа байхгүй. Тэ? Дуур, жүжиг гэсэн тэрнийг сонгодог гэдэг утгаар хэлж болохоос энэ нь сонгосон хүмүүсийн үздэг юм шүү гэсэн ойлголт Монгол ч юм уу ингэж бий болоод байгаа байхгүй. Үгүй шүү дээ. Надад хотлоо сонгосон тэр хүмүүс нь үнэтэй билет авч юу ч ойлгоогүй гарч явж ирснаас хоёр сайхан залуу хөдөөнөөс ч гэсэн хөтлөж хурж ирээд үзчихэд насан турштай амьдралд нь тэр хэрэг болоод яваасаа л гэж хүсэж байна. Тэр л миний энэ хорвоод ирсний бас нэг зам мөрөхгүй. Хийх ёстой ажил гэсэн үг байхгүй. Төрөл би жүжигч хүмүүс дургу гэсэн үг. Жүжиг бичих туртаа мөртлөө. Тийм. Бодит сайхан хүмүүс. Бодит амьдрал тэр болох юм. Ингээл явуучвал үлдэх юм л тэр шүү дээ. Өөрийнхөө амьдралын боддог юмыг л үннээ л хэллээ. Би угаасаа л ингэж бодож явдаг. Одоо надад одоо худлаа ярих ямар ч хэрэг байх вэ? Би ямар нэг юм зарж монголох гэж байгаа биш. Гоё хүн болох гэдэг ч хэрэг алга. Угаасаа л гоё хүн юм чи. Тэ одоо ямар нэгэн тийм жүжиг тавих амар сонирхол алга. Сайхан. Харин одоо ингээд энэ хүний нас хязгаартай хорвоо дэлхийн уужим тэ. Тийм учраас хэдэн нас үлдсэн байгаа юм лээ мэдэхгүй шүү дээ. Тийм учраас энэ хойч үе залуучуудад гой сайхан нийгэм үлдээх дээрээс нь за тэгэхээр нийгэм үлдээх гэхэр чинь нэг улс төр дорох гэдэг юм биш үү? Улс төр дорохгүй. Би улс төрчдөд ажилдаг ч гэсэн улс төр дорохгүй. Харин зөв тийм гой нийгэм үлдээх тий. Тэгээ нэг гой тийм гоё л мөр үлдээх юмсан гэж хүсдэг байхгүй. Гой мөр үлдээсэн байхад чинь гоё шүү дээ. Тий. Тэр чинь одоо би чинь одоо тэгээд бид чинь өөхөх хамгийн анхны юм уу? Өөх гэж байгаа хамгийн сүүлч хүн биш. Бүгд л өөхдөг харваа. Тийм учраас энийг хүлээн зөвшөөрч ойлгож байгаа үед бол одоо бас миний нэг бит афоризм байдаг. Бид энэ хорвоо дээр энэ төрөлдөө нэг л удаа амьдрна гэдгээ өдөрт ядаж нэг удаа санавал амьдралд маш олон юм өөрчлөгдөнө. Хүмүүс санддаг байхгүй. Зүгээр л арцалтан бол арцалтаж амьдрдаг байхгүй. Би гэл. Ядаж нэг өдөр амьсгаваад тий. Толны өмнө өөрийгөө хармаар гэж яриад байдаг шээ. Тэгэхдээ би ганцхан амьдрын шүү дээ гэж бодов. Айгүй олон хүн айгүй олон хүнийг уучлана. Айгүй олон хүн айгүй олон буруу зүйлсээс татгалзана. Тий. Болж өтөхгүй юмнасаа холдно. Айгүй олон юм өөрчлөгдөх байхгүй тэгж бодох юм бол. Тэгэхгүй ингээд мөнхөл юм шиг үзээд идэг шүү дээ. Биднээс одоо энэ. Тэгэл мөнхийн сэдвийг ярих гэхээр ярихгүй. Үхэл амьдралын тухай ярихаар нэг шашинлаг юм яриад байна, мэдрэлийн ламын юм яриад байна гэл. Тэгчээр энэ дийл хоорондоо хэрүүлээ яриа л те. Афган нөхрийн бүхс бөөрөн дэр ингээд өөрийнхөө амьдралын алтан хэдэн өдрийг үрж ийна талцаад. Гэхдээ тэрний оронд ихнэрээ дэврээд нөхрөө нэг хайрлаад өвччихвэл өөрсд нүгэн жаргал эцэт. Тэр хүн тэр хоёр амьтны толгоогоо нийлүүл нүг бүхсөө таслана хин тамаа нэр нь. Тэ? Ийм л ахгүй. Хүн ер нь ийм. Угаасаа юм өчтгөн. Мөнхийн юмнаас дандаа хоол байдаг. Айгүй юм өчтөх юм бол айгүй ордог, гүүж ордог. Учир нь тэд хүн бодхоос айдаг байхгүй. Тархи нүрдэг. Сэтгүүл нүрдэг байхгүй. Тэнгүү юм бодох гэр нэг амир. Юу вэ? Би нэр өгчрөө би яах вэ? Хар гэсүүл яваарай би. Эсвэл зүхтаад байх тийм. Зүхтаад байхгүй тэрнээс айгаад байдаг. Хүлийн шүүж чаддаггүй. Тийм. Зүхтаагаад байдаг байхгүй. Тийм. Тэгээ нэг өчтөх юм айгүй амархан байгаа. Тэнд нэг Афган нөхөр хоёр хоорондоо зодтолсон байна. Оо тийм шүү дээ. Чиний зөв миний буруу. Тийм. Харин тийм идэх шүү. За тэгээ сайн нэлээ бас гоё юмнууд яригдсан. Ялангуяа сүүлийн дээр таны хэлсэн афоризмоор тэр афоризмын тайлбартаагаар энэ подкастаа дуусгая гэж бодож байна.
За тэгээ манай ажлын дээр подкаст хамтран ажилладаг Интерном байна. Монсууд дээр хэвлэлийн газраас өөр ихлэн гаргасан Иммануэл Кант гэдэг зохиолч. Гоё философч. Их тайван гэдэг номыг танд дурсаж байгаа. Тэгээ номны тодорхой агуулгыг одоо танд яриад юухгүй нэгэнтээ зохиолч өөрөө маш хүнчтэй хүн байгаа учраас тэг үлдсэн явдал маш их баярлалаа гэд энэ номод хатгалаа. За баярлалаа. Кантыг бол зөндөөл уншиж ирсэн. Энийг харин уншиж байгаагүй ном байж бол ер нь улс төр судлалын философи уншиж тус танилцуулгын бас. За баярлалаа нэг уншлах байх. Тэгээ би бас хавьд нас гар хос ирээгүй. Энэ их ховрын бүтээгдэхүүн. Одоо 2013 онд гарч ирсэн одоо дэлхий дээр ингэж байгаа шүү. Өнгөрөөж бийж Facebook статусаа эмхтхэн бүтээсэн дэлхийн анхны афоризмын төвөр гэж байгаа. Тэгээ би нөгөө 2010-аас 2009-с гэсэн үг л дээ. 2009-аас 2013 онд хүртэх статуснуудаараа ингэж постуудаар гэсэн үг. Ингэж ном гаргаж ирсэн байхгүй. Тэгээ өөрөөр хэлбэл тэр үе чинь бас нэг нэгэн гайгүй дарагчтай л шүү дээ. Тэгээд сүүлдэн тэр пэйж устгаа хийцэн тэгээд яах вэ тэгээд саяхнаас нэг хөөрхөн жижигхэн залуучуудад зориулсан бас нэг хөөрхөн пэйж ажиллуулад явж байгаа. Тийм тэрэн дээр ямар ч хэрүүл уруул бичихгүй. Тэгээ ямар ч ховж хэрүүл уруул арилжаа 8 нэм урахгүй. Бас л мөнхийн сэдвээр ярина. Биднээс оршихуй амьдрахын философи дээрэс нь байгаль эхийн тухай. Өөр юм юу ч бичихгүй би. Тэрэнд одоо бөмбөг дэлбэржсэн ч би бичихгүй. Яагаад гэвэл залуучуудад гоё юм үлдээмэр байна. Гэдэг тэр зарчимдаа тэр юм хийж байгаа. Тэгэхгүй бол нэг ч гэсэн дуу хоолой дутт юм байна. Би дуугаагаадах зүг гэж бодож бас энэ хэдэн жил пэйж мэж интернет хэлдэггүй өөрийнхөө приват тийм фейсбુક дээр зөвхөн 100-аад хүнтэй тий та гэтэл жоохон ховын хоол унд манд юм яагаад л ингэж байжсэн чинь үгүй юм байна. Би дуугаа сууснаар би хүлээн зөвшөөрж байгаа шинж юм байна. Тий энэ болохгүй байгаа энэ бүтэхгүй байгаа энэ мэдрэл солио өвчтөй тэгээд энэ гачин өөрсдөө мундаг гэж бодсон шоучгүй жүжигчнгүүдийг хүлээн зөвшөөрөд байх гэсэн үг юм билэ. Тийм учраас би бас өөрийнх нь дуу хоолойг зөв өнцгөр зөвөр гаргаж залуучуудад л хандаж эднүстэй бас итгэл найдар бас байдаг юм шүү. Гоё сайхан байдаг гэдгийг үлдэхийн төлөө би тэг тэмцэх хэрэгтэй юм бэл. Тэрнээсээ тэднүүсийн хэлээр нь чи мангар штэ, чи лалар те, чи новш гэж би тэгж тэмцэх хэрэггүй. Би мөнхийн сэдвийг мөнхийнх нь стандартаар л явуулаад бидний оршихуйн ингэж амьдрал зү гэж яваад байвал хэдэн ч гэсэн хүүхэд бас залуучууд аягүй сайн дагаж байгаа. Нэр аягүй сайн. Би бүр гайхаад байгаа штэ. Би нэг төрөг фейсбુક төлөөгүй. Тэгээ залуучууд аягүй сайн дагаж байгаа. Би аягүй баярлалаа байгаа. Тэгэхээр манай залуучуудад гоё юм хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ хайр хэрэгтэй байна. Хүн чанар хэрэгтэй байна. Тэ? Бас ингээд зөв бодол хэрэгтэй байна гэдгийг би эндээс харж байгаа. Тэгээд энэ номоо энэ ховрын бараа надад бас нэг хитгэн шиг үлдсэн дүүдээ бас гоё сайхан хийж өгдөг учраас тэгээ энэ миний нөгөө түрүү ярьдаг ээжтэй зориулсан шүлгийн төвөр намайг орчлон тээж төрүүлсэн хамгаас хайрт ээж аюурынхаа гэгэн дурсгалд өргөн барьж мөргмөө гэж ээжтэй зориулсан юм шүлэг. Тэгээд би нэг ээжтэй зориулсан нэг шүлгийн мөрөс уншиж энэ бол гэр бүл үр хүүхэд ээжийн тухай юм шүлэгнүүдтэй цомхон хөрхөн ном болсон. Тэгээд би нэг хөрхөн болсон шүү гэж бодож байгаа. Тэгээд он бол хийн гэсэн юм хийх л сайхан байдаг шүү дээ. Тийм хийчихэд тэгээд бүр нэг санаа амар болно. Тэмэр нэг үүрэг даалгавраа биелүүлчлээ те. Энэ бурхан ээж гэд шүлэг. За. Мянган чөтгөрийн хорлолоос үрэн хамгаалах гээд нойргүй. Мянган жаргалын бурмыг үрдэн бэлдэх гээд нойргүй. Мянган хүний дундаас үрдэн сонгох гээд нойргүй. Мянган цайны дээжийг үрдэн өргөх гээд нойргүй. Бурханд өөрийгөө биш үрэн даатах нь буянг өөртөө биш үрдэн хураана. Бусдаас өөрийгөө биш үрэн харнална. Бүхнийг өөртөө биш үрдэн зориулна. Үрийг нь магтахад муу ёр гэж бодогдоод салдаггүй. Үрийг нь муулахад доод зөвхөн татлаад болдоггүй. Зовхдоо жаргажл гимэн зовдөг ээж минь. Жаргахдаа зовжл гимэн жаргадаг ээж минь. Миний ээжийн сэтгэл маанийн 6 үсгээ гэж юм шүлэг. Бичиж байжээ. За баярлалаа. За баярлалаа. За ажлын дараа подкаст энэ удаагийн дугаар энэ дүрээр дүнжүүлж байна. Манай подкастын хамтран зохион байгуулагч Интерном ажилладаг. За мөн Bono Foods гэдэг компани хэлж байгаа. Bono Foods-ийн Инжидай гэдэг дундаа санхын агуулмж том баг учраас хэрэглэхэд бас тохиромжтой байх талтай та бүхэн хэрэглэж үзээрэй. За хүсвэл ажлынхаа дараа 1-2 хүтэн бий уухыг хүсэх юм бол Weissberg гэдэг жинхэнэ герман пив
мөн худалдаалж байгаа та бүхэн CU-гээс болон бусад сүлжээдвэрээс судалж авах боломжтой байлаа шүү. За тэгээд дараагийн дугаараар уулзтлаа баяртай. Урилгыг хүлээж авч ирсэн Ален Нарман ахтаа маш их баярлалаа. Тэгээд удахгүй хэвлэгдэх ном гоё болох тэтгэлтэй байгаа. За мөн тэр гоё жүжиг гарч ирэх юм байна. Тэр айгу зөндөө олон залуучуудад хүрээсэй гэж хүсэж байна. Тэгээд залуучуудаас хэрэгтэй хүлээж байгаа зүйл нь байгаа тэтгэлтэй байна. Тэгээд таны цаашдын уран бүтээл ажил амьдралд сайн аман амгалан бүхнийг хүсье өрөөё. За та бүхэндээ ч гэсэн бүгд нэрүүлэг хийх хүсье. За баярлалаа. Audio Jungle.